За юу яцсан Rusty Talks podcast-ийн 124 дахь дугаар эхэлж байна. За тэгээ өнөөдрийн дугаараар бол Dylan маань ирсэн байна. Юу байна? Хайванда байж лээ. За сонь сайхан юу байна? Наагуурч сонь сайхан юу байна? Өнчээ тэгэл өдөртөө хэд өнө бороо ороод тэгэл хөлөөрөө бас харьцангуй гайгүй байгалаа. Тиймэрхүү байдалтай. Байж лээ. За энэ ч бол угаасаа тэгэл те. Угаасаа энэ ч юу бах те. Ер нь улсаараа сүрж байна да. За. За тэгээ подкастын маань бол 124 дахь дугаар эхэлж байна. Дадко яг одоо хөдөө явж байгаа сурагтай байсан. Хөл хорой гэнт гараад маань хүн хөдөө гацчихдаг юм бол тэгээд ирчих байхаа. За тэгээд Дэлнэр юу байна? Ойрын хугацаанд юу үзв? Би ч ойрд баг нэг юм үзэг баха. Яг бүтэн арай дуусаагүй гэвэл юу юм. Jujutsu Kaisen үзчих гэсэн. За. Аниме. Тэгээд за. Айгуу сонирхолтой юм байлаа. Тэгээд ер нь яг Shonen Jump ингээд яг сүүлийн үед гарч байгаа анимууд бас айгуу сонирхолтой гоё болсон байлаа. Амар сайн акшн сайтай, зураг сайтай, нэлээд фан тиймэрхүү зурлалсан. Nice. За тэгээд ер нь тэгээд Assassin's Creed тоглож байна да нэлээ. Алиг нь нөгөө Vikings уу? Тийм Valhalla. Valhalla байлаа. Тийм. Vikings. Яг Vikings та бараг 40-50 цаг тоглолцсон байсан шүү тоглосон. Оо, nice. Нэлээ explore хийсэн. Nice. Ер нь хэр юм байна? Хэр fun байна? Нэлээ сонирхолтой тэгээд Norse mythology-г бол нэлээд сайн судалсан. Тэгээд тиймэрхүү судалгаатай харагдсан тоглож байгаа явцад бол тэр Norse Neil Gaiman яг тэр Norse mythology-г бол нэлээд барьж авсан байлаа. Nice. Хор яг зөвхөн Viking-ийнхаа стори гарч байгаа нөгөө англи руу нөгөө нэг Brady гэж ирж байгаа стори нь гарч байгаа. Тэгээд яг тэр домгуудын одоо юу хин Odin Tormod эдний стори бас тусдаа яг Asgard дээр бас өрнж байгаа тиймэрхүү байлаа. Тийм. Тэгээд тийшээ очихын тулд ингээд энэ тэндээс нөгөө нэг явж potion эдэр нөгөө юм урмал цуглуулж ингээд ханд бэлтэж ууж байгаа тийшээ ингээд нөгөө нэг тийм spirit maigar очиж мочдаг. Сонирхолтой. Damn. Тэгээ бүр Asgard руу явчих чам тий. Тийм Asgard руу явж байгаа. Гэхдээ тийшээ нөгөө нэг яг юугаар одоо юг тэгээ хуучны англи хэллэгүүдийг бас нэлээд ашигласан байлаа. Тэгээ тэн дээр Odin-ыг Хави гэж дуудчихлаа. Хави юу юм лээ. High one гэсэн утгатай үг юм лээ. За. Тэгээ тиймэрхүү байдлаар Хави л гэдэлээ Odin-ыг. Тэгээ яг сонирхолтой юм их байсан. Nice. За. Би сүлд юу ütсэн? Амар таалагдсан юм гэх юм бол Erased ütсэн. Аниме. Чи үзчихсэн үү? Гөө. Erased байгаа. Үзэх юунд болоо байгаа. Мэдлээс. Гэтэ мөдөг байна. Тий, Erased бүр амар гоё юм бэлээ. Надад бүр амар таалагдсан. Тэгээд хүмүүс угаасаа үзчихсэн хүмүүс нь угаасаа л мэдэх бах. Гэтэ ер нь must watch гэж хэлэх юм байлаа. Би болол. Тэгээд амар гоё тийм mystery thriller тэгээд жоохон fantasy элементтэй. Гэтэ fantasy нэг гол нь ерөөсөө биш. Тэгээд хамгийн гол нь амар гоё human story. Тийм тэгээд надад бол бүр амар таалагдсан. Тэгээ угаасаа 12хан эпизодтай 16 онд гарсан юм байл шүү дээ. 12хан эпизодтай. Тийм. Time travel-тай. Тийм. Бокодакига Инай Мачи гээд энэ бүр амар гоё юм байна. Надад амар таалагдсан. Тийм хүмүүсээс бас үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ өнөөдрийн дугаараар юу гэхээр ийм байгаа. Асуулт нэг байгаа. Нэг асуултаа ярь. Манай подкаст сонсож байгаа үзэж байгаа хүмүүс угаасаа мэддэг болсон байгаа. Donation их боломжтой болсон байгаа шүү. Donation-ы мэдээллийг бол description хэсгээс авах боломжтой. Дээрээс нь Rusty Talks Facebook хуудасаар мэдээж чат бичээд бас авах боломжтой шүү. Тэгээд бас Instagram-аар Rusty Ryan 7 гэдэг байгаа намайг дагаараа Dylan Ангод орзороос байгаа дагаараа тэгээд donation-тай холбоотой мэдээлэлээ бас явуулах боломжтой шүү.
За. Тэгээ өнөөдөр нэг асуултаар ерөөхдөө эхлэн тэгээд мэдээллүүдээр өнөөдөр бас нэлээд олон сонирхолтой кастинг мэдээлүүд, трейлерүүд байна. Тэрээс нь өнөөдрийн дугаарын сонирхолтой гэх юм бол дугаарын төгсгөлд Rick and Morty шоуны анимашн цувралтай бүгд мэдж байгаа. Season 5-ын эхний хоёроо гарцсан байгаа. Тэгээ эхний хоёр ангийн талаар яг full spoiler одоо cast маягаар явна. Яг ревю хийэнтэй spoiler гэсэн. Илүү сэтгэлээ яг жоохон шүлдөөтэй. Ерөнхийдөө нэг тийм амар зэгцтэй ревю гэхээс илүү эхний хоёр эпизодыг нэг нэгээр нь хувааж аваад ерөнхийдөө ямар санагдсан, юу болсон, юу шийдээсэн, юу нь галзуу байсан инээ тэрэ гэд яриад явнаа. За. Яриа сонсогч нь одоо зүгээр байна. Зүгээр. За окей бисээ санаанд нэг юм дарчих шиг болсон. За. Окей. За юуны хувьд бол асуултын хувьд юм байна. За donation юу байгаа? Нэг асуулт байгаа. За асуулт маань бол ийм байна. Энд чинь би нэг давхар нэг юм хараад байгаа болохоор яагаад шүү. Анхаарал жоохон сарнаад шүү. Sorry. За өнөөдрийн подкастын асуултыг харцгаая. Нэг асуулт бол байгаа. Тэгээд ер нь бол таад маань donation хийх боломжтой. Асуултаа илгээгээрэй. Асуултгүй найлал боломжоор нь donation хийх боломжтой ба шүү. За эхний асуулт. За уучлаарай гадаад байдаг болохоор дэмжлэг явуулах боломжгүй юм байна гэж. За тийм энэ дээр нэг апдейт хэлэхэд би нөгөө нэг юу ууланд байгаа. Patreon аккаунт уулна. Байх хувьд бол байгаа. Гэхдээ Patreon маань одоохондоо би логин хийж болдгоо нөгөө юу яагаагүй удцсан. Анх нөгөө Nerd Soup Enter net Enter би өөрөө хийдэг байсан байхгүй. Сонсдог подкаст видео шоу хийдэг YouTube сог. Тэгээд өөрөө донет хийдэг байжгаад Монгол тухайн үед чинь подкаст эхлээд жил гарсан болцсон байсан 19 онд. Тэгээд Монголдоо ингээд donation яах гэж үзсэн чинь Монголд баг Patreon хэрэглэдэг хүн байхгүй. Тэгээд дээрээс нь жоохон асуудалтай санагдаа. Тэгээд за гэд болцсон. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө юу яагаагүй дахиж ороогүй байхгүй Patreon логоо. Тэгээд сая логин хийх гээд үзсэн чинь харин юу яатсан байна. Сая логин хийх гээд үзсэн чинь харин тэр нөгөө нэг миний хуучин барьдаг байсан дугаарлуу нөгөө нэг юу яагаад two factor authentication гэдэг чинь нөгөө нэг логин хийгээд дахиж код очдаг. Тэр нь миний хуучин дугаарлуу яваад болдгоо. Миний хуучин дугаар байха болцсон ашиглалтанд хойлцсон. Тэгээд ерөөсө логин хийж чадахгүй те тэрэн дээр жоохон асуудалтай байгаа даа. Тэгээд би яг мэйл зээл бичээл инээ тэрээр нөгөө recover хийх гэдэг аккаунт. Тэгээд тэд нар болчихсон бол Patreon боломжтой байгаа. Гадаад байдаг хүмүүст маань бол PayPal бол бас Монголоос яадаггүй юм бэлээ. Болдоггүй юм бэлээ. Тэр нь бол жоохон асуудалтай. Тийм. За нэг иймэрхүү юу болвол байна. Мэдээлэл байна шүү. Юуны тал дээр л donation-ы тал дээр. За тэгээ асуултаа өргөжлүүлээ. Мэдээлэл өгөхөд тийм байсан шүү. За crypto wallet байдаг бол Bitcoin явуулж болно шүү гэж байна. Nice. Гэхдээ I don't have crypto stuff. I feel like an old person, you know, like I have no idea how all these Bitcoins and blockchains and these things work. I have no idea. I'm not interested anyway. Yeah, like no idea how all that works. Yeah. Хөгшөрж байгаа юм билгүй. За. За асуулт гэх юм уу, сэдвч гэх юм уу? Би сайхан Netflix дээр Game Changer гэсэн нэг ангитай докюментари үзээд энийг монголчуудад орчуулад үзүүлэх юмсан гэж бодож төрсөн. Энэ баримтат кинонд ерөөсөө хүнсний эрүүл хооллолтын тухай 100% шинжлэх ухааны тайлбар судалгаан дээр хийсэн баримтат кино юм байлээ. Та хоёр ер нь эрүүл хооллолтын талаар юу гэж боддог вэ? За энэ дээр чиний хариултыг сонсъё. Эхний ягаад гэж цаашаа энэ үргэлжлүүлээд асуулт байгаа учраас. Яг эрүүл хооллолт гэдэг талаас нь. Ер нь эрүүл хооллолтыг юу гэж боддог вэ гэж. Мэдээж яг хүн болгоны амьдралд мэдээж хэрэгтэй чухал зүйлээ нэг хэсэг буюу баримтлах цаашаа зүгээр ингээд амьдралынхаа нэг хэв маяг болоод хөвчих хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Яг хүн болгоно нэг тийм утаа амьдрахыг хүсхийг мэдэхгүй л байна л та. Гэхдээ зүгээр ингээд эрүүл байна гэдэг чинь өөрөө бас айгүй хэрэгтэй шүү дээ. Чухал тэгээд байнга өвчтэй зүйл байгаад байх. Тийм болохоор яг тэрнээс салханд бол ингээд тодорхой хэмжээнд бас эрүүл хоолт байвал зүг баг гэж бодож байна.
Тийм эрүүл хоолт яг юу шүү дээ бид нар тэгээ нөгөө нэг соёлоорооч тэр монголчуудын соёлоорооч тэр тэгээд одоо нөгөө нэг globalization болоод ч тэр одоо fast food мод гэдэг ч юм уу те ер нь эрүүл хоолтон дээр бол нэг тийм амар анхаардаггүй анхаардаг байгаагүй метаболизм сайн явагддаг байхад анхаарах шаардлагагүй ч гэж боддог байлаа. Тэгээд одоо бол мэдээж хүнсний эрүүл мэнд нийгэм талаас эдийн засаг талаас дээрэс нь хувь хүнийг эрүүл мэнд урт наслахтай юу гэдэг бүх тэр талаас бол амар чухал гэдгийг бол ер нь бол чухал гэдгийг амар мэдчихэд ойлгочод байгаа шүү дээ одоо. Тэгээд бас нэг үе бодлоос хүмүүс ерөнхийдөө бол аягүй нэлээд анхаардаг болсон байлээ. Эрүүл хоол гэдэг талаас нь тэгээд зүгээр өглөө ингээл гараа алхахад бол ингээл хөшин залуугүй гараад гүйж байгаа ч юм уу дасгал хийж байгаа тийм хүмүүс төслээд бол нэлээд харагддаг болсон байлээ. Тийм, ер нь хүмүүс эрүүл мэндэд аягүй анхаардаг гэсэн which is awesome. За өөртөө оролдож үзэж байсан би энэ юу яаж исэн keto diet нэг 2-7 хоног keto diet барьж үзсэн. Уул нь бол аягүй сонирхолтой юм байл л дээ. Үр дүнгийн хувьд бол байдаг эрүүл санаадаг би юм хөнгөрдөг тэгээд бас аягүй сонирхолтой төч юм fat mat зүгээр иддэг гэсэн мөртлөө юуг нь асчдаг ч лээ би одоо сайенс юмарчиж. Гэхдээ нэг юм би ерөөсөө ганц чадахгүй байсан юм keto diet барихад бүр хизээч чадахгүй нэг юм заяа. Ганцхан л problem. Тэрний юу гэсэн би будаагүй амьдарч чадахгүй юм байна. Гурилгүй no problem, махгүй no problem, дан ногоо fine. Зөөр явж байгаа л юу болвол будаагүй амьдарч чадахгүй байна. Би ерөөс явны тийм diet бол баримталж байгаа юм байна. Нэг жил 2 жил гарan фитнест явдаг багт яг л иддэг лээсэн тэгэл тэрнээс өөр нэг эрүүл хоолт болтол санахгүй байна. Гэтэ хаач зүгээр бодоод үзэх бас гайгүй эрүүл юмнууд иддэг юм байлээ. Nice. Би бол fast food бас амар идж байгаа. Ялангуяа сүүлийн хэдэн жил. За монголчуудад л энэ талаар зөв зүйтэй мэдээлэл дутуу санагдаг. Монголчуудад ганц л амьдрахаас хойш дуртай аймаа идэж байгаа дүхийг гэдэг үг их байдаг. Миний хувьд энэ маш хуваа хичээсэн бодол санагдаг. Хайртай хүмүүстэй бодчихлоо бол өөрийгөө хайрлахаас эхлэх ёстой юм шиг санагдаг. Дотроо олон асуултаа хэтэрхий уртын бичсэн дурчлаараа. Зүгээр асуулт урт байсан гэдэг асуулт байхгүй шүү дээ. It's fine. Асуулт илгээсэнд баярлалаа. Тэгээд тийм чухал сэдв бас хөндөж чинь гэж бодож чинь. Тэгээд тийм ер нь бол эрүүл хооллолтын талаар ер нь амьдралын эрүүл амьдрах гэдэг талаар концептыг ер нь монголчуудад бид нарт ер нь сайн суулгах хэрэгтэй юм шиг, сайн ярьж явах хэрэгтэй юм шиг, чухал сэдв байх хэрэгтэй юм шиг санагддаг. Бид нар ч угаасаа тэгж өсөөгүй, хангалттай мэдээлэл байгаагүй. Одоо ч гэсэн хангалттай сайн тэрийг хэрэгжүүлж чадж байгаа мөгөөсөө байхгүй яг одоогийн байдлаар. Тийм болохоор тэр тал дээр айл болох уул нь чухалчилж авч хилцэж ингэж ач холбогдол өгдөг болох юм бол чухалтай. Дээрээс нь яг нэг амьдрах юм гэдэг юм чи нэг амьдрах мэдээж of course yes we do би сайхан уртлаа ингээд ярьжлсан одоо ингээд I live on the edge тэ илүү risky илүү adventurous амьдрах дуртай гэдэг ч юм уу те тиймэрхүү сэтгэл бол байдаг сэтгэл гэж ер нь миний айгүй олон жил амьдарч байсан ингээд юм мэдрэмж хандлага тийм тэглээгээд юу гэдэг юм ганц л амьдрах юм чи яасан чи яадын гэсэн үг бол биш байхгүй аль болох quality тэ амьдралын одоо нэг ингээд science чинь хөгжөөд хүний амьдрал урт наслах боломж бага юм байна те ер нь шинжлэх ухаан талаас хүн ингээд удаан наслахтай бүр ингээд хэд удаан наслах угаасаа боломжгүй цаанаасаа science те тийм учраас одоо урт наслах нь гол нь биш амьдралын quality-нд нь анхаарал хандуулдаг болсон те тийм болохоор олон жил аль болох quality амьдрах нь чухал байгаа байхгүй юу ер нь бол тэгээ олон жил quality амьдрахын тулд залуугаасаа жоохносоо яг амьдралын зөв хөвшилтэй эрүүл хоолттой хөдөлгөөн хийхтэй юу гэдэг хөдөлгөөн хэвчгүй физикал талаас нь шүү дээ. Дээрээс нь оюухан талаас эрүүл нийгэмших хэрэгтэй тий харилцаа ойлголцол responsibility юу гэдэг амар олон юм байна. Тэгээ зүгээр бид нар ингээ харахаар яг нийгэм дунд бол бид нар айгүй олон юм ноцгд юм санагддаг. Тэгэл тэрэнд ч амар олон юм холбоотой байна л да. Одоо ингээд юу гэх юм те одоо эрүүл хооллох те биендээ арчаатай байх царай зүс болон эрүүл мэндтэй анхааралтай байх нь одоо амар юм эрэгтэй хүнд бол жишээ нь одоо амар weak юм гэж ойлголт байдаг ч юм уу те эр хүмүүс whatever нэг юм ойлголт байдаг те
Жишээ нь тиймэрхүү юмнууд амар хортой. За тэгээ дээрэс нь бид нар ерөөсөө эрүүл мэнд юунда тогтмол анхаарал тавьж ерөөсөө сураг. Одоо жишээ нь юу гэдэг жилдээ ингээл нэг чекап хийлэгдэх те шинжилгээнд ордог үзүүлж яадаг инээ тэргээл те тэгэхэд болохгүй юм нь юу вэ гэхээр бид нэр culture асуудалтай тэрийг сайн мэдгүй дээрэс нь эдийн засаг хэцүү нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын систем нь бүрэн ажилтгүй гэдэг ч юм ингээл амар олон юм дэрэнд яваад байгаа байхгүй. Тэгтээ яг simple энэ сэдвийн хариулт бол yes бид нар эрүүл мэнд сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэнд амьдралын quality тэгээ тэр quality-г аль болох уртасгахт болол амар их анхаарал хандуулах хэрэгтэй. Бид нар аль болох олон хүн тэгж чадах юм бол нийгэм хүртэл амар эрүүлжээд ирнэ. Стресс бага болно те эрүүл болох тусам ажлын productivity сайжрах тусам мэдээж шин санаанууд гарч шин санаанууд гарах тусам янз бүрийн салбарууд хөгжинэ гэдэг ч юм уу ажлын productivity сайжрах гэдэг чинь өөрөө тэгэл нийгэмд амар олон эрүүл нөлөөтэй байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь бол санал бол нэг байна. Тэгээ бас эрүүл хоолтон дээр ганц хоёр нэг нэмж хэлэхэд бас нэг хүн болгонд нэг дайет тохирохгүй гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэн дээр бас зүгээр ингээд зүгээр эрүүл хоолны гэхээр бас нэг тийм хоолоо хасах биш те. Яг иддэг юм иддэг биш зүгээр ингээд бас өөртөө тохирсон тиймэрхүү дайтыг бас олоод төрөлжүүлээд зохиожул бас айгүй зүгээр юм бол юм шиг байл. Юу байна. Тийм. Тэгэл дайетнаас ахуулаад хөдөлгөөн дайетаар холиод байхгүй. Зүгээр хоолны ямар зүр дайет хийгээд биеийн хөдөлгөөнгөө бие хөгжүүлэхгүйгээр эрүүл байхгүйгээр юуж явахгүй шүү дээ. Тийм. Тэрээд би бол өөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа яриад байгаа мөртлөө өмнө нь бол би бод юм хэрэгжүүлж ийн гэж бодохгүйгээр зөвөр хөлбөмбөг тоглолт дуртай болохоор алхах дуртай болохоор гүүх дуртай болохоор болцдог байсан тий. Сүүлд нь бол энэ чинь ингээм амар чаленж болж шít одоо бол тэгээ хөл гараа гэмт сайт тэгээд амар хөдөлгөөн идэг баатар болоод юу яасан чинь хөлбөмбөг тоглосон чинь шууд хөлөө угалцсан. Тэгээ одоо юм хоёр таягтай нэг нь энд байх шиг байна. Тийм ингээ хоёр таягтай 2-7 он чинь одоо нэг 2-7 хоног бол таягтай байх бах. Тийм. Тийм ер нь бол тэгэл дор хичээхлэхт яг одоо тэгээд бид нар өөрсдөө анхаарал тавьяагаад ядж хахад нийгэм амар асуудалтай болчиход байна л да. Тэгээ нийгэм улс төр нь тэр боломжийг улам байхгүй болгоод байна л да. Соёл урлаг спортын юм явах ямар ч боломжгүй болгож чинь хүүхдүүдийн сургууль соёл боловсролыг бүр зүгээр хог руу бүр ингээс авчлаа. Тэгээд одоо ер нь бол хэцүү. За за энэ үрээд асуултаа дуусгая. Сая өнөөдөр пост жоохон тулж орсон учраас асуулт цөөхөн байсан байж магадгүй юм. За хүмүүс мөн тэгээд асуултуудаа ягараа илгээж байгаарай. Тэгээд дээрэс нь donation явуулах боломжтой donation-ы мэдээлэл бол description хэсэг дээр байгаа шүү. За эсвэл Rusty Talks Facebook хуудас болон Rusty Ryan 7 Instagram-аар орж ирээд асуух боломжтой байгаа шүү. За өнөөдрийн мэдээллийг ярилцъя. За өнөөдрийн мэдээллийн хувьд бол ийм байна. За эхнийх нь Titan гэж киноны трейлер байна. За Titan кино нь бол энэ оны 7 сарын 6-наас 7 сарын 17-ны хооронд зохион байгуулагдах Cannes кино наадам дээр бол нээлттэй хийх юм юутай төлөвлөгөөтэй бол байгаа. За тэгээд дээрээс нь 7 сарын 14-нд бол Францад кинотеатруудаар нээлттэй хийх юм хуваартай байгаа кино байна. За тэгээд Titan киноны трейлер чамд ямар санагдав? Надад яг л зүүнээ тийм хоёр парттай трейлер юм шиг санагдсан. Эхний нэг тийм жоохон юу шиг юм даа нэг тийм neon demon шиг тиймэрхүү хөгжсөн vibe байсан. Тэгээд нэлээд драма талраа. Тэгээд яг хоёр тагсаас нь дуу нь арай өөрчлөгдөд нэг тийм илүү трейлер жоохон тийм dark маяг юм болчих. Гэтэ трейлерүүд бол ойр тараагүй нэлээд сайн хийсэн трейлер байсан шүү. Canon бол амар сонирхолтой харагдчих. Nice. Тэгээд найруулагч нь бол найруулагч зохиолч нь бол энэ Julia Ducournau за Францаар одоо би зөв уншиж чадахгүй. Гэтэ Julia Ducournau гэж энэ зохиолч найруулагч байгаа. Тэгээд энэ эмэгтэйгийн өмнө нь 18 онд хийж гаргасан Raw гэх кино нь ер нь нэлээд хүмүүст хүрсэн инди хит болсон бас body horror жанртай бол бас нэлээд том шинэ Kickstart бас 16 онд юм шүү. Sorry. Raw гэд RAW гэд Raw гэд
Энэ кино бол нэлээд сайн явсан. Тэгээд бас Кан дээр нээсэн юм байна. Тухайн ондоо. За тэгээд энэ киноны найруулагчийн бол шинэ кино. Тэгээд ер нь бол энэ Жюлия Докурнао найруулагчийн богино хэмжээний болон бүрийн хэмжээний кинонууд нь бол ихэнхдээ юу бол байдаг юм бэ? Body horror жанрт бол ихэнхдээ багтдаг гэсэн мэдээлэл бол байна. Энэ надад энэ трейлер гэсэн тиймэрхүү байж магадгүй урсан. Тийм crime rhyme болоод тах шиг байсан. Тийм трейлер нь бол надад бас айгүй сонирхолтой санагдсан. Тийм тэгээд яг энэ драма триллер кино гэдэг ерөнхийдөө бол тэгж байгаа яг үйл явдал нарийн ширээн юу болохыг бол мэдэхгүй. Гэхдээ трейлер амар сонирхолтой харагдчихлээ. Body horror элемент бол байлаа. Драма триллер элемент байсан. Тэгээд трейлерын хийц айгүй сонирхолтой. Хийц нь нэг тийм юу хийцтэй те. Дан хөгжмөндөр суурилсан, дүрслэлээр суурилсан нэг тийм зүгээр ай яваал ингээл текст мекст явахаасаа илүү те жоохон шин содон хийцтэй ийм юу бол байсан. Трейлер бол байсан. Надаа нэлээд таалагдсан. За Титаник бол тэгээд боломж нь гарахуд үзэх байх. Ямар ч энэ жилийн Каны одоо нөгөө үндсэн одоо уралдаант төрөл гэж байдаг штэ. Уралдаант төрөлт нь одоо өрсөлдөж байгаа юм байлаа энэ жилийн Кан дээр. Тийм. За дараагийнх нь болохоор Франц уран бүтээл How I Became a Superhero гэдэг нэртэй. Франц бүрэн хэмжээний киноны трейлер байна. Энэ нь болохоор 7 сарын 9-нд Netflix дээр орох юм байна. За энэ киноны трейлер чамд ямар санагдав? Яг тийм үзэхөө сонирхолтой харагдав. Нөгөө нэг юуны Jamie Foxx гэсэн нэг Project Power гэдэг энэ дэр бас зурлаад байна. Тэгээ кино бай. Тэрнтэй ер нь үйл явдал нэг үстэй харагдав. Гэхдээ арай сайн болсон байж магадгүй ба. Зарим нэг юм дэр тиймэрхүү харагдснаас нэг сонирхолтой кино шиг харагдав. За надад болохоор ууг нь яг ерөнхийдөө бол тийм амар сүртэй мундаг кино мөн байгаагаар санагдаг үлдээ. Зүгээр юу байсан бэхээр нанаа өнөг хойлоо тэгээд дээрсэн дийлэн гэнэ датко бас яриад байдаг шүү дээ. Хэдүүлээ ингээд өөр улсын project-ууд айгу сонирхолтой байдаг. Тэр талаасаа зүгээр ингээд Францууд юм суперхеро мөрөтэй, супер павертай хүмүүсийн тухай кино хийж байгаа надад сонирхолтой байсан. Тэгээд трейлерс харахад бол яг кино нэг тийм амар сүртэй мундаг байгаад байхаар бол харагдаагүй. Гэхдээ хангалттай ингээд бас нэг үзчихээ та гэсэн сонирхол төрсөн. Нэг тийм кино байдаг шүү дээ. Зүгээр for fun те үзье те let's see те ямархуу кино ах нь. Тэр талаас бол сонирхолтой санагцсан. Надад зүгээр ганц ингээд одоо юу гэдэг юм негатив хийж хэлж болохоор юм киноныхаа нэр яг ингээ англиараач тэр францаар comment je suis devenu super héros heroes something whatever францыг бүрчээр хийж байна. Тийм нэг юм руу ерөөдөө basically утга нь адилхан байхгүй how I became a superhero гэсэн. Надад тэр нь амар тэнэг санагдсан. Яг нэг тийм ганц хоёр үгнээс бүрдсэн simple эвтэйхэн нэртэй байсан бол энэ кино хамаагүй сонирхолтой юм санагдсан. How I became a superhero гэдэг ч юм уу шууд нэг тийм сон докюментари ч юм уу, mockumentary ч юм уу нэг тийм юм байх хэрэгтэй шиг болоо явж байгаа байхгүй. Яа, киноныхон тайтл надад амар тэнэг санагдсан. Зүгээр ингээд хүн ингээд нэрийг хараад бас үзэхгүй өнгөрөх боломжтой байдаг байхгүй. Тийм. Трейлерыг харж бас айгүй дажгүй акшн бас фан харагдаад байгаа байхгүй. Тийм. Трейлерыг харахад бол трейлер гинэ постэр шатэр нөгөө нэг томнэл трейлерын томнэл тэгээ киноныхын нэрийг харуулах хүн ямар ч бүр үзэг трейлер ч үзэх хүсдэггүйг байхгүй. Яа шууд скип хийдэг. Тийм. Тэгээ би бүр ямарсан дээр энийг хасцсан байж байгаа. За ямар ч байсан нэг үзчихье гэж одоо тэгээ үзчихэд оруулж байгаа нэг байхгүй. За 7 сарын 9-нд How I Became a Superhero орох юм байна шүү. За 7 сарын 23-нд Prime Video дээр action sci-fi байж магадгүй sci-fi action comedy Jolt Sci-fi гэд нэртэй sci-fi action comedy кино орох байгаа юм байна. Tanya Wexler гэж хүний найруулсан. Тэгээд гол дүрд нь Kate Beckinsale, туслах жүжигчдийн бүрэлдэхүүнд Stanley Tucci, Bobby Cannavale, Susan Sarandon, Jai Courtney, David Bradley гэсэн жүжигчдийн бүрэлдэхүүн бол байна. Ер нь бас гоё, бас давгүй жүжигчдийн бүрэлдэхүүнтэй. Тэгээ киноны гол юм бол мэдээж action sci-fi comedy тийм хөнгөн action sci-fi кино. Тэгээ дээрээс нь Kate Beckinsale гол дүрт. За энэ трейлер ямар санагдав? Тэгээ үзэж байхад нөгөө юу шиг санагдав энэ тэр нэг Анжелина Жолин солт өгдөө шүү дээ. За тэрний дөө шиг санагдав. За
Тэгээ яг хоо трейлер нь харахад бас юу шиг санагдсан хинэ. Нөгөө юу Scarlett Johansson-ы тоглолт чинь юу вэ? Lucy. Тийм эхлээд юу ихний тэнээр ихний ганц 2 минут нь Lucy шиг харагдчихсан. Тэгээд бүр яг амар бол харагдав. Гэхдээ зүгээр ингээд нэг зав дундаараа үзэхэд бол айгүй давгүй харагдчихсан. Тийм хөдрээ. Тэгээ надаас дэчгүй фан харагдсан. Гэтэ яг үнээр хэлэхэд энэ трейлер өөрөө сайн трейлер байгаагүй, дээрэс нь кинон тийм сайн кино болох юм шиг санагдаагүй. Тэгээ яг өндөө бол зүгээр Kate Beckinsale гол дүрдэн тоглосон акшн кино байнгут зүгээр аваад оролцож байгаа байхгүй. Yeah, that's why. Yeah. Тийм болохоор яг өндөө тийм болохоор л өнөөдөр энийг ярьж байгаа. Тийм бүрэлдэхүүн бас гайгүй байна. Jai Courtney гэдэг. Тийм бас Stanley Tucci мөчи те. Тэгэхээр ч бас яг үзчих бас юм байгаад байгаа маа. Тэгээ Дэвид Брэдли эсрэг дүүрмөр те. Бас Дэвид Брэдли ч бас манай мөн ч бас гой нэг тийм дөрүүдэд тоглолдог штэ. Угаасаа хүмүүс нөгөө Argus Filch те. Argus Filcher нь бол хүмүүс сайн мэднэ. Тэгээ манай нөгөө Walder Frey. Тэрүүгээр бол угаасаа хүмүүс сайн мэднэ. За энэний хувьд бол юм байна. За дараагийн трейлер. Ер нь хөнгөн трейлерүүд байсан болохоор хордон яриад явчихж байгаа шүү. За дараагийн трейлер за саяны Jolt гэх кино маань болохоор юу юм бэ шүү. Jolt-ийн трейлер гарцсан. Тэгээ трейлер тийм Jolt маань бол 7 сарын 23-нд Prime Video дээр орох юм биш үү хүмүүсээ. 7 сарын 23-нд Prime Video дээр Монголоос үзэх боломжтой гэсэн. За Jolt. Sorry, миний толгой одоо яачихад байгаа юм бэ? Jolt дээр ямар удаж вэ? Sorry. Дараагийн трейлер шүү. Дараагийн трейлер болохоор The Suicide Squad байгаа. За The Suicide Squad киноны final трейлер гарсан байгаа. Яг одоо бүрийн хэмжээний сүүлчийн трейлер те шинэ. За энэ трейлер ямар санагдав? За шууд Ерөөсөл шууд газ үзмээр байх гэсэн сэтгэл төрсөн. Nice. Ерөөсөл газ гаргаад газ. Гэтэ кино театр яах юм бол би бас аймаг асуудалтай. Одоо тэгээ хотлоо орчлоо сая 8 сарыг дуустал олон нийтийн үйл ажиллагаа, урлаг, соёл, спорт тэ apparently наадам бас бусна тэ. Бүгдийг хорчлоо шүү дээ. Тэгэл ялчгүй тэгж бодоод нэлээд харамсалтай л байна. Яг газ үзмээр үзмэдтэй кино театрт үзмээр тэмрүүл сэтгэл төрсөн да. Тэгээ дээр нь яг трейлерын дондор нэг Director of the Guardians of the Galaxy гэдэг бичиг харах юу тайтлаар хасан ямар гоёсэн. Yeah. Тэгээд үнэхээр сайхан. Тэгээ трейлер бол үнэн фон трейлер байсан. Тэгээд Idris Elba-гийн дүр дээр нэлээд суурилж байгаа харагдсан. Тэгээ Bloodsport гэдэг дүр дээр. Тэр нь emotional ерөнхийдөө киноны emotional core нь яг Suicide Squad нөгөө нэг David Ayer Suicide Squad-тай адилхан санагц. Тэрэн дээр чинь нөгөө Will Smith-ийн Deadshot тэгээ нөгөө охин бохно нэг story гэдэг шүү дээ. Тэгээ өнгөт энэ дээр ерөнхийдөө тэрнтэй адилхан бас харагдсан. Гэхдээ мэдээж James Gunn хийж байгаа юм чинь өөр юм зөндөөс байхлах л та. Тэгээд comedy-ийн гой харагдан лээ. Cast was амар fun, амар өнгөлөг. Тийм. Ер нь бол амар гоё санагдсан. Idris Elba-г бас харах гоё байлаа энэ дээр. Тэгээд James Gunn хийж байгаа болохоор ч тэр нэг бас дөрүүдийн бас chemistry хоорондоос нэлээд сайн байх гэж бодож байна. Yeah. Нэлээд fun. Тэгээд бас мэдээж бас emotional хэсгүүд бас байна. Зөвхөн юунэр гэлтгөө Idris Elba дээр гэлтгөө босод дөрүүдийн хооронд гэсэн бас сонирхолтой өрнөх тэргүүнүүд бол байх гэж бодож байна. Yeah. Тэгэж найдаж юм. Тэгэд ер нь бол must watch ойлгомжтой. Тэгээд би бас Dylan-тай санал нэг байна. Айл болох хурдан үзмээр байна. Их Британд 7 сарын 30-нд нээлттэй их юм байна. Америкт бол 8 сарын 6-нд кино театруудаар болон HBO Max-аар гарна гэж байгаа. R-rated гэж байгаа. Super fun. Yeah. Нэг тийм. Тэгээ стил театраар болно үзэх хэрэгтэй. Тэгээ ер нь энэ 100 тэгээ манус зүгээр дуусчлаа дөө. Энэ он юм шүү баг. Энэ онд дууслаа дөө. Тэгээд тэр нь ч нэг пандемикээс ч болоод байгаа юм алга. За. Жохон явахаар хойлоо яг нэг ус төрчих гээд шүү. Ус төржигч байх уу? Ус төрлөө орчих гээд байна. Ус төр нийгэм рүү. Тийм. Орох үедээ орох уу гэсэн.
За дараагийнх нь Annette гэж киноны трейлер байгаа. За Annette-ийн өмнөх трейлерын талаар бол тухайн үед нь ярилцаж байсан Holy Motors киноны найруулагчийн шинэ уран бүтээл байгаа. Adam Driver, Marion Cotillard хоёр тоглосон ийм сонирхолтой кино. Туслах жүжигчдийн бүрэлдэхүүнд бол Simon Helberg, Rila Fukushima хоёр байгаа, which is nice. За энэ киноны ийм weird drama musical киноога энэ киноны трейлер ямар санагдав? Өмнөх трейлер нь үзлөө тухайн үед нь Үзсэн баха. Бас ярьжсэн санагдчихээн. Тэгээд Аха. ямар ч өнөөдөр үзсэн трейлерүүдээс бол хамгийн сонирхолтой гоё трейлерүүдийнх нь нэг байлаа. Тэгээд мэдээж бас Adam Driver, тэгээд Marion Cotillard гэдэг хоёр жүжигчин байгаа болохоор шууд үз хүсэлт төрж байгаа. Тэгээд хамгийн их таалагдсан юм нь яг трейлерын дундир явсан нэг визуалууд амар гоё хийцтэйсэн. Яг нөгөө нэг хүний тэр яг тийм дотоод сэтгэлээс гарч байгаа тэр үйл явдлыг харуулж байгаа тэр визуалыг тэр бол үнэхээр гоё хийцтэйсэн. Яа, надад бас амар weird кино санагдаад байгаа. Өмнөх трейлер дээр нэг амар нэмсэн юм бол байхгүй. Тодорхой хэмжээний plot element-ийн л жоохон нэмсэн санагдсан. Тэгээд айгүй weird сонирхолтой кино санагдаад байгаа. Тэгээд энэ кино өөрөө бас 7 сарын 6-наас 17-ны хооронд болох Cannes кино наадам дээр нээлттэй хийх юм бэлээ. Тэгээд араас нь 8 сарын 20-нд Prime Video дээр орох юм бэлээ. Энэний талаар манай сэтгэлээ хуваалцаар энэ юу н амар тийм сонирхолтой weird гоё кино санагдсан. Дээрээс нь Marion Cotillard угаасаа legend. Тэгээд хин Adam Driver-ийн карьер ингээ бүр ингээд улам сонирхолтой, улам weird, улам гоё одоод амар баяртай байна. Ер нь одоо Adam Driver байна. Өөр хин байгаа л би сайн нэг ганц хоёр хүний нэр бодож мартчихлаа. Яг ингээд ийм амар popular кинонд тоглоод тэг ингээд амар яваад байгаа мөртлөө яг давхар нэг юм амар инди, амар артистик, амар weird кинонуудтай ингээ Scarlett Johansson тийм те. Scarlett Johansson тийм байж болж байна. Өөр Daniel Radcliffe бас тийм. Тийм, Daniel Radcliffe ер нь weird юмнуудтай амар их явж байгаа. Иймэрхүү жүжигчд бас амар гоё байд юм аа. Өөр ийм хүмүүс байдаг даа би одоо яг одоо энэ нэг өнөөдөр бэлдсэн сэдв биш болохоор жоохон мартаад байна. Гэхдээ яг Adam Driver бол яг тэгж явж байгаа хүмүүсийн нэг тийм болохоор айгу гоё. Байна. Holy Motors нас амар weird кино юм шүү дээ. Тийм, Holy Motors амар weird тэр 12 ондоо бүр ингээд тэр оны хамгийн шилдэг кинонд нэг мэг гэж ярьдаг юм байлаа. Тийм, ер нь амар мундаг кино л гэдг юм бэлээ. Тэгээд яа. За, дараагийнх. За, өнөө хэлээд өнөөдрийн трейлерүүдээс яг миний хамгийн хайпт байгаа яг Suicide Squad за 3 юм байна. Suicide Squad тэгээд дараагийн ярих байгаа 2 трейлер энэ 3 миний бүр хамгийн хайпт байгаа өнөөдрийн яг бүх юмнуудаас. Дараагийн амар сонирхолтой харагдчихлаа. Тэгээд дараагийнх нь болохоор юу гэж байгаа? Намар за одоогийн байдлаар бол яг тогтсон release date бол зарлаагүй. The Harder They Fall гэдэг нэртэй юу байгаа? Киноны трейлер байгаа. За энэ бол намар кино театрууд дээр гарна. Дээрээс нь юу яа? Netflix-д бол орох юм бэлээ. Тэгээд намар бол гарнаа. За тэгээд нэг юм үндсэн плотын санаа нь юу вэ гэхээр нэг gang баг-ийн одоо гол rival нөсөлдөгчтэй хүнд гарна. Шоронгоос одоо суллагж байгаа гэдгийг сонсоод тэгэнгүүтээ өөрийнхөө gang-ыг одоо буцааж нийлүүлээд өөрөө бас баригдсан байгаа. Тэгээ нийлүүлэнгүүтээ тэр нөгөө нэг суллагж байгаа баг-ыг одоо барьж авч алах гэж байгаа одоо планта. Иймэрхүү ерөөхдөө үйл явдалтай кино юм бэлээ. The Harder They Fall. За энэ киноны трейлер чамд ямар санагдав? Амар фан. Тэгээд хамгийн гоё санагдаж байгаа жүжигчдийн бүрэлдэхүүн үнэхээр. Жүжигчдийн бүрэлдэхүүн үү? За амар гоё санагдав. Western кино шүү дээ. За Western action амар фан кино харагдаж байгаа. За тэгээд энэ киноны үндсэн каст нь болохоор гол дүр нь Jonathan Majors. Одоо Jonathan Majors бол нөгөө нэг Lovecraft Country-гийн гол дүр тоглосон. Одоо юун дээр Ant-Man and the Wasp Quantumania кинонд Kang the Conqueror гээд одоо гол эсрэг дүрт нь MCU Phase 4-ийн том вилнүүдийн нэг байх магадaltaй Loki дээр ч гарч магадгүй. Ийм холбогдож магадгүй. Ийм юун дээр бол дүр тоглож байгаа Jonathan Majors. Тэгээ Idris Elba гол эсрэг дүр нь тэгэнгүүтээ Zazie Beetz гол эсрэг дүрний Idris Elba гэж ойлгосон шүү. Би буруу ойлгож байж магадгүй шүү. Тэгээд Zazie Beetz, Lakeith Stanfield, Delroy Lindo, Regina King гэсэн ийм бүр holy shit
Justin бүрэлдэхүүнтэй. Regina King яг тийм wild west team drama тарахаас амар зүг харагчлаа. Амар. Yeah. Тэгээд найруулагч нь Джеймс Самуэль гэж хүн болвол ямар ч хэлсэн найруулж байгаа юм байна. Тэгээд энэ Cowboy Western кино тэгээд галзуу касттай трейлерээ бас айгүй гоё хийсэн байна сте. Тэгээ амар фан өнгөлөг харагдсан. За энэ каст бол үнэхээр гоё харагдчихлээ. Яг Jonathan Majors бол ямар ч сан ганга цуглуулж байгаа. Тэгээд эцэг эхийг нь алсан хүнээс өшөөгөө авах гэж байгаа гэсэн плоттой байна. Тэгээд өшөө авах байгаа хүн нь болохоор нөгөө эцэг эхийг нь алсан хүн шоронгоос сулгаж байгаа. Тэгээд тэр хүн Idris Elba гэж би ойлгосон. Гэтэ үгүй гэж магадгүй шүү. Энэ crew нь Idris Elba-г суллаад байсан трейлер дээрээ тэгэхээр баг нэг crew байж магадгүй. Тэгэхээр эсрэг дүр нь өөр хүч жүжигч юм байж магадгүй те. Тий. За энэ бол амар гой санагдсан, амар фан харагдан лээ. Каст галзуу. Yeah, super fun. Яа, манай The Five Bloods-ийн хоёр байгаа юм шүү дээ. Jonathan Majors, Delroy Lindo. Тий, Jonathan Majors, Delroy Lindo хоёр байгаа. Тэгээд яа, Zazie Beetz гоё, Lakeith Stanfield гоё, Idris Elba fucking legend. Тэгээд Regina King obviously те. Yeah. Cast бол янз. За. Cast янз. Энэ дэр манай ядгаа сэтгэлдээ хуалцаад яваараа. Ер нь амар фан харагдчихлаа шүү. За. Ер нь бол тэгээ намар тэгээд театрт оруулсан кино Netflix-аар бол орох юм байна. За дараагийн трейлер teaser. За энэ бол teaser байгаа. Хоёр дахь teaser нь өмнө нэг teaser авсан байсан. Apple TV Plus дээр гарах Foundation. За Foundation цувралын хоёр дахь teaser гасан. За эхлээд мэдээлэл өгчээ. За Foundation цуврал маань бол Isaac Asimovын Isaac Asimov гэх юм Isaac Asimov гэх юм Isaac Asimovын за одоохон би шиг босоод гоё юм харуулсан. Isaac Asimovын Foundation нэртэй юунаас бол одоо зохиол цувралаас сэтүүлсэн юм юу байгаа. Кино одоо телевиз цуврал болж гарч байгаа. За тэгээд энэ цувралыг бол David S. Goyer гэж хүн юу яаж байгаа? Хариуцаж хийж байгаа. Тэгээд мэдээж хамгийн гол хоёр дүрд нь бол Jared Harris, Lee Pace гэсэн хоёр мундаг жүжигчин тоглож байгаа Apple TV Plus дээр гарна. Season 1-ийн хувьд бол 10 эпизодтой байна. Энэ 10 эпизодын эхний 3 эпизод нь 9 сарын 24-өөс гарч ирлээ. 9 сарын 24-нд шууд 3 эпизод гараад дараагийнх нь 9 сарын 31 биш үл 10 сарын 1-нд ч үлээ. Тэрнээс эхлээд 7 хоног болгоны нэг эпизод яваад 10 эпизод гараад дууссан юм байна. За тэгээд Isaac Asimovын Foundation. Яа энэ гэтээ буруу харцсан байна те. Камерыг флип хийх хэрэгтэй байна те. Яа. Надад бол зүгээр. Тийм. За чамд зүгээр харж байгаа бол тэгээд яа. Окей. Let's go. За тэгээд ямар ч байсан энэ бол амар гоё юм юу байна. Мэдээлэл байна. Тэгээд трейлер ямар санагдав? Яг харж байхад бол нэлээд амар том ambitious хийцтэйсэн. Амар бааж өндөртэй, амар зураг авалттай, зурагтай, видео эффекттэй. Тэгээд үйл явдал нь амар сонирхолтой. Яг ойлгомжтой байсан, ойлгомжтой байгаа үгтэй. Тэгээд үйл явдал нь нэг тийм medieval sci-fi маягийн тийм харагдсан. Амар сонирхолтой epic харагдчихлаа. Тэгээ надад бас амар epic харагдсан. Тэгээд гол юм яг энэ нөгөө би надад ном нь байгаа ч гэсэн энэ ном нь байна. Гэтэ эхнийх нь л хэсэг нь баггүй. Эхний новел нь чинь цуврал. Гэтэ би бүтээр нь уншаагүй байгаа. Яг авчаад зүгээр цуглуулчаад ингээ уншаагүй байж байгаа. Тэгээд ер нь бол нэг тийм sci-fi adventure ч юм уу, epic одоо sci-fi гэхээсээ илүү концепт нь амар epic. Гэхдээ гол юм нь амар philosophical гэсэн. Миний авсан ойлголтоор энэ цуврал нь ер нь энэ зохиол цуврал нь бол тэр чигээр амар philosophical юм. Тэгээд энэ үйл явдлын хувьд бол энэ Harry Seldon гэж докторын тухай гарч байгаа. Ерөнхийдөө Jared Harris-ийн дүр. За Jared Harris-ийн Harry Seldon болохоор энэ The Empire гэдэг байгаа. Galactic Empire бүр ингээ бүтэн галактикийг эзэлсэн амар хэдэн мянган жилийн түүхтэй те ийм амар epic empire. За тэгээд мань хүн бол энэ Empire сүрх юм байна. Энэ Empire нурах юм байна гэдгийг урдчлаад олоод мэдчихдэг. Одоо таамаглалцдаг гэх юм уу те. Тэгээд таамаглаж байгаа. Тэгээд тэрнээсээ ингээ хүмүүст хэлэх гээд анхааруулах гээд те энэ ингээд Empire нурах гээд байна гэд ингээд анхааруулангууд
Мэдээж Empire хүлээж авахгүй ганц хүний үнэмшил ганц хүний одоо энэ үзэл бодлоос болж одоо тэг ингэж болохгүй энэ төр гэдэг. Тэгээд энэ одоо энэ Empire-ыг өдөртдөг клеонуудыг уурлуулж цаа. За энэ клеонууд нь хэм бэ гэхээр ийм клонууд энэ Empire-ыг өдөртдөг. Тэг амар сонирхолтой концепт энэ трейлер дээр амар гой гаргасан байсан. Ийм клон одоо өдөртж байгаа юмнууд нь клонууд тэр клонууд нь өөрсдөө клондоо л хэдэн зуун жил өдөртөөл байдаг. Хүүхд болоод өсөөл насанд хүрээл удирдаал явж байгаа л хөгшөөл үхэл өөрийнх нь дараагийн ингээл жоохон нь гарч ирээл ингээл тэгээ тэрний яг одоо энэ одоо middle age хувилбар гэх юм уу та 40 50-аад нас яг эд удирдах байгаа насных нь хувилбар clip pace тоглож байгаа. А тэгээ илүү хөгшөө хувилбар нь гарч байгаа. А тэгээ трейлер дээр ингээ харж байгаа амар сони хэсэг байсан шүү дээ. Өөрөө ингээ би ингээ өөх гэж байгаад өөрийгөө дөнгөж төрөөд өсөж байгаа харах амар сонирн байна. Тэ тэр бас амар сонирн концепт те. Эсточик epic sci-fi concept. Тийм болохоор энэ бас айгүй сонирхолтой харагдаж байгаа. Тэгээд ер нь бол яг юм яг хөө мэдээж трейлер нь амар акшны харагдаж байна лээ. Гэхдээ акшн гэхээсээ илүү philosophical илүү сэдвдээ суурилсан илүү бодол төрүүлэхээр те илүү сэдв хүндсэн юм сонирхолтой character story байгаасаа гэж бол найдаад байна. Тэгээд бас хийцэн бас нэг тийм дундад зууны үеийн элементүүд нас амар гоё хэлцтэй харагдчихлаа. Тэгээд тэр нь sci-fi юутай холж юутай ойлцсан. Тэр хэсгээс амар сонирхолтой юм байна. Тэр бол айгу сонирхолтой харагдчихлээ. Ялтч санал нэг байна. Тэгээ 10 эпизодтой энэ цуврал маань бол ямар ч байсан 9 сар 24-нд Apple TV Plus гарч ирэх юм байлаа шүү. Тэгээд энэ 9 сар 24 гэхээр ер нь одоо нэг 7-8 сар үед юу яах вэ лүдэ? Нэг бүрийн хэмжээний трейлер гарах байлгүй. Тэгээ санийхаа бас дээрэс нь тизер гэхэд ер нь нэлээд урт байсан шүү дээ. Тизер гэхэд 2 минут баг гарангийн тизер байсан. Тайлбар 3 гэсэн баг трейлер шүү юм шүү дээ. Тэгээ тизер нь юм байна гэхээр трейлер болол нэлээд гоё хаа. Нэлээд гоё санагдсан. За трейлерүүд үйл юм надад энэ Foundation teaser үнэхээр сонирхолтой санагдаад би бол тухайд нь шууд үзээд явъя гэж бодож байгаа. Тэгээд энэ зохиолыг нь бас эхний зохиол нь надад байгаа. Тэгээд энийг бол ямар ч байсан уншчихъя гэж бодоод байгаа. 9 сарын 24-нөөс өмнө нэг тийм амар урт бол биш. Тийм болохоор бас боломжтой 230 удастай. Тэгэхээр ерөнхийдөө боломж бас нэг иймэрхүү epic sci-fi бас цуурлаар бас дутагдж байгаа мэдээлэлээ. Яа. Сүлд Grisha үзэж байхад амар гоё байсан. Shadow and Bone уу? Тэ. Shadow and Bone одоо sci-fi юг бол бас орон зайг бол sci-fi гэнэ fantasy орон зайг бас нөхөж чинь тэ. Epic sci-fi гэхээр тэр юу энэ төр бас гоё юм шиг байгаа юм ба. Тэр Altered Carbon, Lost in Space энэ төр айгу гоё юм шиг байна. Би уул нь амар юм sci-fi юм дуртай мөртлөө тэр хоёрыг одоо хүртэл үзээгүй л яваад байна. Ялч фэнтези sci-fi мөр бол амтдаг ч. Ямар сандаас болохоолаа тоглож захтал тэрэнд нь ингээ улам андчаад тоглоод байгаа юм чинь. Амар фэнтези ихтэй. За. За энэ ч ойлаа нэг юу яа. Сонсож байгаа үзэж байгаа хүмүүс мэддэхгүй. Гэхдээ өөрсдөө 5 минут break аваад юу гэхээр би яваад уухам хийгээд ирээ. Гэхдээ сонсож байгаа үзэж байгаа хүмүүст бол ямар нэг юу бол явагдахгүй гацалт мацалт удаашруулсан юм бол явагдахгүй шууд эргээ явна. За дараагийн мэдээлэл рүү оръё. Бид хоёр нэг хэдхэн минутын break аваад амжсан. Дараагийн мэдээлэл за Foundation трейлерийн хувьд бол трейлеруудын хувьд бол ерөөхдөө ингээд дуусчихна. За би бол яасан шүү дээ ярьжсэн өнөөдрийн трейлердээ Suicide Squad, Harder They Fall тэгээд Foundation амар таалагдсан. За энэ дундаа бол ялангуяа Harder They Fall амар таалагдсан. The Harder They Fall. Чамд аль трейлер нь хамгийн фан бай? Хамгийн гоё таалагдав. Тэгвэл трейлер хийх талаас бол юу амар гоё. Анатын трейлер амар гоё шүү. Яа. Ялч байгаа шүү дээ. Тэ. Үгүй. Яп. Зурлахгүй. Тэр юу бас Titan ус гэсэн сонирхолтой тий. Тэ. Titan трейлер сайн гоё. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл болохоор Transformers-ийн шинэ киноны release date дээрээс нь юу зарлагдсан байна. Жүжигчдийн бүрэлдэхүүн найруулагч киноны нэр зарлагдсан байна. За Transformers-ийн шинэ кино бол Rise of the Beasts. Transformers Rise of the Beasts гэдэг нэртэй болол
гарах юм байна. За тэгээ энэ 90-ад онд үйл явдал нь болох юм байна. За тэгээд 90-ад онд гарч ирсэн Beast Wars гэдэг хүүхэлдэйн кино болон тэр зохиол үйл явдлаас бол ерөнхийдөө сэдвүүлэх юм байна. Тэгээд энэ Steven Cable Jr. гэдэг найруулагч найруулах юм байна. За мань хүний хувьд бол юуг найруулснаар нь хүмүүс мэддэг бах. Creed 2 киноны найруулагч ажилласнаар мэддэг бах. За тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүнд болохоор гол дүрд нь Anthony Ramos гэж жүжигчин тоглож байгаа. За Anthony Ramos-ийн хувьд бол одоо удахгүй биш сайхан гарсан sorry. Сайхан гарсан In the Heights киноны гол дүр тоглосон залуу байгаа. Тэгээд хин амар cool Dominic Fishback нөгөө дүртэн тоглож байгаа. Нөгөө гол дүрт нь юу нэ Judas and the Black Messiah кинонд бас туслах дүр бүтээсэн санагдаж байна. Dominic Fishback-ийн хувьд бол. За тэгээд энэ дээр бол Optimus Prime дуу хин Peter Cullen мэдээж дуу оруулна. Optimus Prime-д. Мэдээж Legendary жүжигчин дуу оруулдаг жүжигчин. Тэгээд юунд нь бол Optimus Primal гэж бас гарах юм байна. Тэр нь болохоор нэг юм динозавр хөлбөр юм шиг. Ямар ч энэ чинь нөгөө нэг юм prehistoric буюу одоо бүр юм эртний юм динозавр амьтад ер нь гарна. Тэрэнд нь хуурдаг юм Autobot Decepticonууд те. Тэрнэрийн нэгд нь болохоор энэ юу гэж байгаа юм байна. Optimus Primal гэж байгаа. Тэгээд тэрэнд нь болохоор хин дуурлахаар болсон байгаа. Ron Perlman. Тэ дуу оруулахаар болсон байгаа. За тэгээд энэ кино нь бол 22 оны 6 сарын 24-нд байсан баха. Нээлттэй тий 24 тий. 22 оны 6 сарын одоо ерөөсөө юуг зураг авалтан авахд болцсон ба. Ягаад тэгэхээр жилийн дараа жил хүрэхгүй хугацааны дараа гэсэн үг шүү дээ. Нээлттэй хийн. Тийм учраас бол зураг авалт нэлээд удахгүй эхлэх баха. Тэгээ одоо бол яг юу процесс дээр явж байгаа гэсэн. Concept of pre-visualization тэ нэг CGI-ха одоо эхний шатны хөлбөр. Тэднэрийгээ бол хөгжүүлэлтийн шатндаа явж байгаа гэсэн. За ийм байна Rise of the Beasts-ийн хувьд энэ ямар мэдээ санагдаж байна? Ер нь Transformers franchise цаашаага яавал зүгээр байна. Энэ нь ер нь хэр санагдаж байна? Би яг Transformers яг айхтар фэн бол биш гэхдээ яг ихний McLean яг ихний хоёр ангид нь бол амар туртай. Тэгээд зүгээр хамгийн гол зүгээр яг яг хувьд пенотын хувьд бол гоё санагдаж байна. Надад бол нэг сүртэй мэдээ санагддаг. Яг хамгийн таалагдж байгаа нь бол юу вэ? Ron Perlman яг Optimus Prime-ийн дөртөө оруулж байгаа юм лаа. Optimus Primal гэ өөр хувилбар нь. Yeah. Ron Perlman гоё те. Hellboy. Yeah. The only Hellboy. Yeah. David Harbour. Гэтэ хөөхий David Harbour-ийн бурууч байхгүй юм да тэр кино хэцүү те. Тэгээд үзүүлэлт трейлерс айгуул хэцүү харагдсан. За Transformers Rise of the Beasts-ийн хувьд л юм байна. 22 оны 6 сарын 24-нд гарах нь байна. За юуны хувьд дараагийн мэдээллийн хувьд бол хоёр дараалсан мэдээлэл хоёулаа Vanessa Kirby-тэй холбоотой байгаа. Амар happy байгаа. Гоё жүжигчин. За сая гарсан The Father киноны найруулагч Florian Zeller-ийн шинэ уран бүтээл өмнө нь бол тайцсан жүжиг болж гарч исэн The Son гэж тайцсан жүжиг уран бүтээлийг бол бүрийн хэмжээний кино болгож байгаа. За энэ киноных нь жүжигчдийн бүрэлдэхүүнд бол Hugh Jackman, Laura Dern хоёр алидын сонгогдсон байсан. Тэгээд шинэ мэдээлэлээр бол Vanessa Kirby нэгдэж байгаа маань энэ төвсөлт. За тэгээ энэ киноны хувьд бол залуу одоо шинэ одоо их нэртэй гэх юм уу тэ партнертайгаа амьдралаа ингээ явуулж байгаа дөнгөж шинэ хүүхэдтэй болсон ийм за гэр бүлийг харуулж байгаа. За тэгээ энэ гэр бүлийнх нь одоо эрэгтэй нь бол энэ ерөнхийдөө Питер гэдэг энэ дүр Hugh Jackman. За тэгээ эхнэр нь болохоор шинэ одоо энэ партнер нь те болол Emma гэдэг дүр. За энд нь бол Vanessa Kirby тоглож байгаа. За энэ хоёрыг хүүхэдтэй болоод зал ийм шинэ гэр бүлтэй ингээ амьдарч байгаа. Тэгээ ингээд шинэ гэр бүл босоод ингээ амьдраа явж байгаа хугацаанд нь хиний Питер буюу Hugh Jackman-ы дүрийнх нь X нь гараад ирж байгаа. Хуучин эхнэр нь. За хуучин эхнэр нь дүрд нь Laura Dern тоглосон ба тэгээд гол асуудал нь яасан бэ гэхээр хуучин эхнэр нь гарч иртээ гол асуудал нь яасан гэсэн чинь хүүтэйгээ гарч ирж байгаа. Тэр хоёрын хүү гэсэн. Тэгээд тэр хоёрын хүү нь болохоор өсвөр насны хүүхэд амар асуудалтай хичээл номдоо явахгүй байгаа. Амар асуудлуудад их орж байгаа. Тэгээд ийм
түргөө ууртай те ер нь л юм асуудалтай тийнейжер байгаад байгаа. Тэгээд энэ бүхнийг одоо шинэ гэр бүлтэй одоогийнхоо партнер шинэ гэр бүлээ жоохон хөвгтэй дээрэс нь хуучин ихнэр өөрийнхөө одоо өмнөх гэр бүлээс ясан хүүгээ те том хүүгээ яаж энэ бүх амьдралыг баланслах уу гэсэн сэдвийг хүндсэн юм жүжиг байд юм байна. Ийм зохиолтой үйл явдал байд юм байна. Тэгээ энэнийг бол кино болгож байгаа юм байна. Тэгэд хэрвээ The Father киног үзсэн хүмүүс дэл нь үзсэн шүү дээ. Үтсэн. Хэдүүлээ баг хамт үзлээ. Яла арай өгөөчлөө. Хамт даас гурав хамт тийм. Тийм шүү дээ. The Father-ыг үзсэн хүмүүс бол мэдж явах. Энэ бүр ингээд тийм энгийн юм шиг яг энийг би энгийн гэж амш. Гэхдээ зүгээр энгийн драма шиг сэдвийг барьж аваад ямар амар агуу продакшнтай, ямар амар мундаг зураг авалттай, ямар зөвүүн диалогтой, гоё найруулгатай бүр ингээд тэр хідэн левел акцент юм кино хийж чаддаг уран бүтээлч юу гэдгийг The Father-оор бол мэдэрсэн. Тэ. Тэгэхээр энэ сэдв бол угаасаа амар зөвүүн драмаас нөхцөл байна. Тэгээд тэнгууд энэ дээр Florian Zeller энийг өөрөө угаасаа жүжиг хийж исэн юм байлаа. Тэгэхээр энийг кино инхээр бол надад бол амар санагдчих. Шинэ Father яг энгийн гэдэг нь бас зүгээр ингээд амьдрал дээр байдаг хүмүүсийн тухай гаргаж байгаа. Гэхдээ тэрийг ингээд харуулж байгаа нь өөрөө амар болоод байгаа хэрэг. Тийм болохоор бас яг энэ сэдв дээр бас өөрийнх нь үнцийг яаж гаж ирэх гэдэг нь бас амар сонирхолтой байдаг. Тийм тэгээд жүжигчний бүрэлдэхүүн бол галзуу Laura Dern, Vanessa Kirby, Hugh Jackman тэгээд ийм амар жүжигчний бүрэлдэхүүн дээр нэмээд хүүгийнхэн дүртийн тоглох гэдэг сонирхолтой тинейжер касттай яг мэдхгүй жүжигчин шинээр гарч ирэх үү эсвэл бидний илүү сайн мэддэг жүжигчид магадгүй карьер өсч явж жүжигчид тоглох уу те бас энэ прожектын тинейжерийн дүрд бол ямар жүжигчин тоглох нь бол нэлээд анхаарал татах гэж би бол хувьдаа бодож тэгээд энэ Florian Zeller-ийн энэ шинэ уран бүтээлэг бол одоо тийшээ ядан хүлээж байна. Тэгээд энэ project бол ер нь удахгүй зураг авалт нь эхэлнэ гэсэн юм хуваартай байгаа юм байна. За тэгээд Vanessa Kirby-тэй холбоотой дахиад нэг гоё шинэ мэдээ байгаа. За тэр нь бол хинтээ нийлээд Vanessa Kirby болон Jake Gyllenhaal хоёр Thomas Bidegain зохиолч болон найруулагчийн шинэ уран бүтээл Suddenly гэж киноны гол дүрүүдэд тоглохоор ирсэн байна энэ хоёрын хувьд. За тэгээд энэ кино нь бол энэ залуу хосуудын тухай за тэгээд энэ драма триллер survival юм epic кино байгаа. Тэгээд энэ залуу хосууд ингээд Өмнөд Америкийн ойрхон байдаг Атлантын тэнгисийн ингээд далайн ойрхон байдаг юм одоо Атлантын далайд байдаг юм арал дээр ингээд vacation-ыг аялаа явж байгаа. За тэгээ аялаа явж байхад нь бол mysterious үйл явдлууд болоод сүүлдээ аялал биш энэ бүр зүгээр survival-ийн болж эхэлдэг. Ийм одоо үйл явдал юм байна. Тэгээд хин хоёр бол Jake Gyllenhaal хин хоёр Vanessa Kirby хоёр ямар ч байсан гол дүрт нь тоглож байгаа юм байна. Энэ бас айгу гоё мэдээ гэж бодож чинь тэгээд энэ киног бол Cannes Market гэж байдаг шүү дээ. Нөгөө кино худалддаг, тэг кино distribution нэрхэн худалддаг. Тэрэн дээр бол энэ жилийн Cannes Market дээр бол нэлээд одоо энэ кинон дээр бол өрсөлдөх баха гэсэн мэдээлэл явж байгаа юм байна. Тэгээд найруулагчийнх нь хувьд бол 2 дахь бүрийн хэмжээний уран бүтээл нь болж байгаа Thomas Bidegain найруулагч бол өмнө нь зохиолч байснаар илүү алдартай. Ялангуяа Rust and Bone тэгээд A Prophet гэсэн хоёр киноны зохиолоор бол бүр хүмүүст хүрсэн. Deep Pan гэх киноны зохиолыг өгсөн. Тэр нь Cannes дээр Palme d'Or буюу одоо хамгийн шилдэгтэй алтан навчтай. Тий, тэр шагналыг хүртэжсэн юм киноны зохиолыг бичижсэн. За ийм одоо мундаг зохиолч хүний 2 дахь бүрийн хэмжээний одоо найруулагчийн байр ажиллаж байгаа 2 дахь бүрийн хэмжээний кинон дээр нь Vanessa Kirby болон Jake Gyllenhaal хоёр гол дүртэн тоглохоор болж байгаа юм байна. Nice. За би бол ямар ч байсан Vanessa Kirby-г яг ингээд юу юм бэ штэ Vanessa Kirby бас байгаа юм бэ штэ. Төрөний нөгөө нэг төрлийн жүжигчин гэдэг яг ингээд mainstream каноны карьер дээрээс нь яг юм нэг тийм арилуу артистик дээр ийм каноны карьер яг Vanessa Kirby ч н одоо Mission Impossible дээр явж байгаа. Тэр Hobbs and Shaw дээр тоглолоо. Тэгсэн мөртлөө The Crown гээл те Pieces of a Woman гээл те одоо энэ ч ийм хоёр кино гэдэг. Тэгээд ер нь Vanessa Kirby бас зүгээр ингээд кинон тоглоод бас ингээд хүмүүсийн хараанд хүртэж байгааг ингээд харахад бас аягүй бас гоё байгаа. Яа амар happy. Тэгээд Jake Gyllenhaal-ыг бас ойрт хараагүй юм байна. Тэгээ бас кинон тоглож байгаа юм байна. Яа, Jake Gyllenhaal-ыг бас ойрт хараагүй болохоор аягүй гоё байна. За Jake Gyllenhaal гиснээс чамаас хоёр юм асуу бас манай давхар сонсогчдод үзэгчдээс давхар асууя л да. Хоёр асуулт. Нэг нь Vanessa Kirby-гээ би ярьж штэ одоо ингээд ийм карьер нь амар гоё яваад байгаа дуртай жүжигч чинь тий ямар жүжигчний карьерийг яг ингээд гоё исчээ аваасаа гэж
хүсэж байна. Ямар дуртай жүжигчтэй ингээд л гоё янз бүрийн гоё прожектуудад ороод гоё уран бүтээлчдийн найруулагчдын тий кинонуудад тоглоод гоё том франчайзууд ороод ч юм уу ингээд яваасаа гэж хүсэж байна. Нөгөө асуулт нь болохоор Jake Gyllenhaal гэсэн шиг ойрт хараагүй жүжигчин ямар жүжигчин байна. Бас ойрт нэг тийм харчаансан нэг кино тоглохыг нь анзаарчаас ойрт нэрэ тоглоомгүй маань хараагүй мэл гэсэн юм байна. Манай сонсогчд бас үзэж байгаа хүмүүс бас давхар хариулаа. За тийм жүжигчин ч одоо хийм дээ. Юу хинэг бэ? Зүгээр жүжигчнээ нураас ялуу айгу эргэж камбэк хийж ирээд агай юу юм. Данди хаан. Яа, Данди хаан яа. Яг хөөдөл Chronicles-ос хойш чимээгүй болцсон л та тий сүүл нөө Valerian өдргээл жоохон арга өнө тоглоод явна. Тэ нэг A Cure for Wellness гэх кино тоглолоо яалаа. Тэгсэн санагдаа. Гэтэ ер нь чимээгүй байгаа тий. Тий. Яг хамгийн сүүлд нөгөө Imagine Dragons I Bet My Life гэх дууны клипэн дээр тоглолцсон явж байлаа. Тий юу. Тэгээ тэрнээс хойш бол өөрөө бас амар тийм unique тийм амар гоё жүжигч байна. Дандихан бол comeback гэж хүсэж байна. Тэгээд бас карьер нас гоё болоосаа гэж бас хүсэж байгаа. Бас өөр жүжигчин гэвэл одоо хийм бтэ. Яарсан дандихан бол байгаа. Nice. За, яарсан дандихан байгаа. Дандихан альчгүй гоё. За, юуны яг энэ өнөөдрийн скриптэн дээр байхгүй. Гэтэ HBO-гийн нөгөө Dark Materials-ийн season 3 зураг алтны хийсэн байлээ. Тэгээд хэнийг Daphne Keane-ийг жоох өөр project-удад бас яваасаа гэж бас айгу хүсэж байна. His Dark Materials айгу potentialтай ихсэн гэж бодож байгаа. Тэгээд ер нь нэг явахгүй байгаа. Яг би үзэлтэй season 2-ыг үзсэн одоо 3 гарахаар үзэл явна. Гэтэл яг үнэндээ сэтгэлд нэг тийм хүрээд сонирхолтой байгааг л үгүй. Ийм нэг fantasy төрлийн орон зайг бол нөхж байгаа юм бол байхгүй. Хажууд нь Shadow and Bone бол арай жоох илүү ер нь бол тийм. Тэгтээ Daphne Keane-ийг бол би амар авьяастай жүжигчин гэж боддог. За логон дээр ямар амар байла тий. Тэгээд юун дээр бол His Dark Materials дээр тийм муу байгаад байгаа юм бол байхгүй. Гэтээ илүү потенциалтай гэж боддог. Тэгээд тийм болохоор Daphne Keane-ийг илүү олон project-одод бас тоглоосаа гэж найдаж байна. Дээрээс нь бас нэг найдаж байгаа юм гэх юм бол Stranger Things season 4-өөс гадна за тэгээд тэр нөгөө нэг Enola Holmes ч одоо дүүрсэн. Тэрнээс гадна зүгээр хин Millie Bobby Brown-ыг зүгээр тэр Godzilla энэ төр эпизод илүү жоохон level багтай, indie drama тэгээ илүү жоохон performance шаардсан, илүү жоохон гоё сайн жүжигчдийн бүрэлдэхүүнтэй те магадгүй сайн жүжигчтэй нэг сцен дээр те хамт ингээд тоглоод скиллээ гаргаад сайжраад ингээд явхаар ийм project-удад бас арай жоохон ороосоо гэж найдаж чинь дандаа юм popular юм гэхээс гадна ягаад тэгэхээр би одоо бол Millie Bobby Brown амар popular болсон. Гэхдээ анх season-ыг дөнгөж гарч байхад ямар амар мундаг жүжигчин хүүхд гарч ирж байлаа тий. Тэгээ яг тэр нэг амар мундаг жүжигчин юм нь жоохон дарагдаад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Popularity-ийн жүжигчнийх нь авьяасыг ингээд дараад байгаа юм шиг. Нэг тийм одоо Ariana Grande жишээ нь хин хоёр, Miley Cyrus хоёр амар мундаг хоолойтой, амар сайн дуучид. Гэхдээ ингээ popularity pop юмнууд нь ингээ бүр тэрийг нь хэд мянга давчдаг. Тэр нөгөө нэг гол юм хизэж ярьдгүү ч юм уу. Тэр шиг ингээ Millie Bobby Brown-ы авьяас болгол амар байгаад байдаг. Тэгээ тэрийг яг ингээ гоё тест хийсэн, challenge хийсэн юм нэг хангалттай хийхгүй байгаа юм шиг надад жоохон санагдаад байгаа. Яа. За. Дараагийн мэдээлэл болохоор Snow White. За ойлгомжтой угаасаа Disney бүх кинонуудаар ремейк хийж байгаа. Тэгээд Snow White-ийн ремейк хийх нь тодорхой. За Snow White-ийн ремейкийг бол амар сонирхолтой. Mark Webb найруулахаар болсон юм байна. Super interesting. За Mark Webb-ийн хувьд бол Amazing Spider-Man 2 дээрээс нь нөгөө хинтэ Joseph Gordon-Levitt, Zooey Deschanel хоёртой 500 Days of Summer киног найруулсан. Ийм найруулагч байгаа. За мань хүн бол зохион хамтарч хүчээд найруулагчаар нь болвол ажиллаж байгаа юм байна. Тэгээд гол дүрд нь Snow White-ийн дүрд одоо энэ жилийн сүүлээр гарч байгаа Steven Spielberg-ийн West Side Story киноны гол дүрдийн Maria гэж дүрд бол одоо карьерийнхаа анхны бүрийн хэмжээний кинонд тоглосон Rachel Zegler гэж залуу жүжигчин тоглохоор болж байгаа юм байна. За энэ жүжигчний хувьд бол ерөөсөө дөнгөсөд дурдсан тийм юу бол West Side Story бол карьерийнх нь анхны одоо бүрийн хэмжээний кино болж гарч байгаа. Тэгээд Snow White дээр бол дараагийн кино нь байх нэ. Тэгээд дээрэс нь энэ Rachel Zegler-ийн хувьд бол Shazam-ийн 2 дугаар анги дээр бас жүжигчдийн бүрэлдэхүүнд нь орсон юм багтсан байгаа юм байна. Nice. Тэгээд Mark Webb гэхээр амар сонирхолтой болсон. Тий, Mark Webb. Гэтэ энэн дээр нэг юм асуулаа. Одоо
Jungle Book-ээс гадна бусан дээр нь бүгдэн дээр нь баг гоё найруулагч байлаа гэд тэр найруулагчдын тест мэдрэмж гоё юм гарсан уу гэдэг байгаа байхгүй. Tim Burton Dumbo яг гоё Tim Burton юм гарсан уу? Ер нь сайн кино байж чадсан уу үгүй юу? Хин Guy Ritchie-гийн Aladdin яг Guy Ritchie юм байж чадсан уу? Guy Ritchie-гийн чөлөөтэй project байж чадсан уу? Эсвэл зүгээр Guy Ritchie хөөрхөн мөнгө хийгээд хийсэн project болов уу те? John Favreau-гийн за Lion King биш ээ. Тэгээ Jungle Book-ын гойсон Lion King яг тийм байсан уу үгүй юу? Яг нь технологикл талаас бол угаасаа амар. Гэхдээ яг зохиол үйл явдалтай мэдрэмж талаас яг гоё юм байж чадсан уу үгүй юу? Эднэр дээр ер нь бол амар асуудалтай шүү дээ. Тэгэхээр яг Mark Webb байгаагийнх нь ялгаа гарах болов. Жишээ нь зүгээр Tim Burton-ы юун дээр жишээ авах зүгээр ингээ яг Tim Burton live action сүүлийн үед аягүй сул болцсон байгаа. Муу болоод байгаа. Гэхдээ зүгээр яг Disney гэдэг талаас нь бодож зөвхөр яг ингээд creative эрхчлөлийг нь өгдөг юм шиг байгаа нэ зүгээр ингээд ягаад авах. Тийм болохоор ингээ найруулагчийн яг тэр бүтэн vision юм яг энэ remake-үүдээр гарч чадахгүй байгаа болохоор яг л нэг generic тиймэрхүү кино бас болох магадaltaй байж магадгүй гэсэн юм уу бас байж болох юм. Тийм үнэ. Харин тийм нэг юм харагдаад байгаа. Тэгээд одоо хүн болгоны ер нь хамгийн их хүсдэг юуг бол ер нь хийхгүй байгаад шүү дээ. Нөгөө Atlantis-тэй тэгээд нөгөөдг нь болохоор Treasure Planet тий. Тэр хоёр бол яг жинхэнэ яг big budget live action remake хэрэгтэй хоёр нь байгаа байхгүй. Тийм дээ. Тэн дээр ерөөс ямар ч тийм юм байхгүй зүгээр сайхан pre-creative ерөөс бүх зохиолч гэсэн бүх юм нөгөө л тэгээд live action бол байгаа. Гэхдээ яг ингээд классик хэд дээр л илүү анхаарал өгөөд хэлсэн төсөлтэй байлтаж. Тийм тэрүүгээр л үргэлжлэх шинжтэй тий. Тийм. Тэгээд яг Maleficent-ийн гоё юм яг тэндээ байгаа гэдэг арай өөр. Cruella хэрвэсэн чи үзсэн үү? Cruella үзээгүй гэхдээ үзэхөө сонирхол байгаа. Cruella бас нэг тиймэрхүү юм бол бас байж магадгүй юм шиг байлаа. Зя. Давгуугац Cruella. Яа, Cruella давгүй юм шиг байна лээ. Гэтэ мэдгүй байцаал зарим критикуудыг харж байхад бас нэг гэсэн баг шиг байдаг шүү дээ. За. Тэгээд өнөөдрийн сүүлчийн мэдээлэл гэтээ араас нь бол подкаст бол дуусах болоогүй байгаа шүү. За сүүлчийн мэдээлэл. За энэ бол илүү индастри мэдээлэл байгаа. Яасан бэ гэхээр Steven Spielberg-ийн одоо өөр бас продюсер хүмүүстэй хамтарч байгуулсан ер нь гол producing компани Amblin гэж компани байдаг. Amblin компани Netflix-тэй хамтарч ажиллахаар болж байгаа юм байна. Тэгээ одоогийн байдлаар бол яг хэдэн жил хамтарч ажиллах нь тодорхойгүй. Хамтарч ажиллах хугацаанд жилд 2-3 project-ийг бол Amblin одоо компани бол produce хийн Netflix-тэй хамтарч produce хийгээд Netflix дээр стриминг гарна. Тэр кинонд нь заавал exclusively Netflix гэхээс илүү Marriage Story ч юм Irishman шиг зарим нэг кинонууд нь театрт хэсэг гарч байгаа. Тэр Roma шиг ч юм уу хэсэг гарч байгаад Netflix дээр орох юм project-тэй ерөнхийдөө нэлээд юм чөлөөтэй дийл гэж хэлж болно. Яг юм бүх юм нарийн биш. Яг үнэн нэг тийм тодорхой зарим project дээр Netflix co-finance гэж байгаа байхгүй. Хөрөнгө оруулалтыг хамтарч байна. Зарим дээр нь бол тэхгүй жилд заавал 2-3 гэхгүй ер нь бол 2-3 заасан. Тэгээ Spielberg бол продюсераар зарим дээр нь ажиллана. Заавал бүх project дээр эсвэл заавал нэг project дээр Spielberg найруулагч ажиллана гэсэн юм бол байхгүй. Гэхдээ ирээдүйд ямар ч үсэн Spielberg-ийн найруулах зарим ойрын хэдэн жилийн нэг кино нь бол Netflix руу гарах магадaltaй болж байна гэсэн. Тэгээ ямар ч үсэн цаагуур болоод хамтарч ажиллахын гэрээ бол хийсэн юм. Гэхдээ нэг тийм амар нарийн ширийн бол тогтоогоогүй. Гэхдээ Netflix-ийн хувьд бол энэ амар big win болж байгаа мэдээж Netflix болол ингээд Steven Spielberg-ийн хэмжээний уран бүтээлчийн production-тэй хамтарч гэрээ байгуулчихж байна гэдэг бол Netflix-ийн хувьд бол нөгөө хэдээсээ төрүүлээ алхчихж байгаа том алхам болж байгаа. Ийм болол юм болж байна. Тэгээ Amblin студи бол Universal Pictures студийн одоо лот буюу одоо манайхаар зогсоол гэх юм одоо тэр том талбай байдаг тийм. Тэнд болоо зогсоол гэхээс том студи, том юм стейж талбай байдаг. Тэнд бол байрладаг Amblin студио, Amblin компани. Тэнцэнэ байрлага бол хിവэрээ. Тэгээ Amblin-ийн кино продакшнууд ихэнх нь Universal-тай гэрээтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл production нь юун дээр Universal-тай хамтарч хийгддэг. Хамтарч аль биесээр хамтарч хийгдэхгүй маа гэхэд Universal-ийн тайзыг ашигладаг. Ийм гэрээтэй байд юм байна.
Тэгэхээр бас сонирхолтой. Тэгээд дараагийн кино байгаад байгаа юм байна. Хиний Нет Спилбергийн. За Спилбергийн одоо хамгийн ойрхон гарах кино бол West Side Story байгаа ремейк кино. Классик киноны ремейк. За дараагийнх нь уран бүтээл бол одоо semi autobiographical буюу одоо өөрийнхөө амьдралаас ерөнхийдөө тодорхой хэмжээнд сэтүүлсэн ийм comedy drama хийж байгаа юм байна. Сонирхолтой. Одоогийн байдлаар киноныхын нэр бол байхгүй. Харин энэ киноных нь жүжигчдийн бүрэлдэхүүнд бол Seth Rogen, Michelle Williams хоёр байгаа юм байна. Like interesting. Spielberg-ийн дараагийн кино comedy drama өөрийнхөө амьдралаас тодорхой хэмжээнд сэтүүлсэн. Тэгээд Seth Rogen, Michelle Williams. Interesting. Yeah. Тэгээд энэ кино нь бол Universal дээр distribution явах магадлал бол өндөр байгаа гэсэн мэдээлэл байна. Netflix-ийн дийлтэй бол тэр нэг хамрагдахгүй гэж байгаа юм байна. За тэгээд өмнө нь Netflix Amplin 2 бол хамтарч байсан жишээ байгаа. За нэг том жишээ нь бол саяны Оскар 6 Оскарт нэр дэвшсэн The Trial of the Chicago 7 кино байгаа. За энэ кино бол Paramount дээр distribution нь бол яригдчихсан. Гэхдээ ковидын үеэр бол эрхийг нь Netflix заасан. Тэгээ Netflix Amplin 2 хамтарч тэр киног бол релиз хийсэн. Дээрээс нь Netflix Amplin 2 яг одоо хамтарч ажиллаж байгаа шинэ project гэх юм бол Bradley Cooper-ийн дараагийн найруулж байгаа уран бүтээл. За Bradley Cooper бол мэдээж найруулагч болсон. Тэ сая сүүлд Star is Born-оор бол карьер нь шууд тэ жүжигчин найруулагчийн карьер нь шууд ингээ өссөн. За мань хүний дараагийн найруулагчийн хувьд ажиллаж байгаа дээрээс нь бас гол дүрдэн тоглоно гэж яригадаад байгаа. Бүтээл бол Leonard Bernstein гэж одоо хөгжмийн удирдаач оркестрийн удирдаач хүн бол байдаг Америкийн. За тэгээ энэ удирдаач хүн бол ерөөсөө 20 дугаар зууны Америкийн урлагийн ер нь удирдаачийн түүхэнд тэгээ удирдаач гэж мэрэгжил одоо энэ урлагийн одоо оркестрийн түүхэнд бол хамгийн агуу, хамгийн их нөлөөтэй, хамгийн одоо шилдэг юм одоо юунууд ял удирдаач нэг гэж яригддаг юм хүн байдаг юм байна. Leonard Bernstein гэж. За энэ хүний талаар бол киног бол Bradley Cooper найруулж гол дүрдэн тоглож байгаа. За энэ киног болол Amplin болон Netflix хамтарч хийж байгаа манай. Тэгэхээр Netflix дээр энэ кино гарна гэсэн үг. Тэгээд энэ киноны нэр нь бол Maestro гэдэг нэртэй. Тэгээд кино нь яг одоогийн байдлаар бол pre-production level дээр явж байгаа юм байна. Тэгэхээр ийм жижиг кино бол pre-production одоо явж байгаа гэдэг чинь амар хурдан бараг арай Oscar season дээр амжих юм болов үгүй болов арай амжихгүй байж магадгүй энэ намар те өвлийн ерөх Oscar season дээр амжихгүй махад дараа жил бол баталгаатай гарчна гэсэн үг шүү дээ. Магадгүй баг энэ жилийн Oscar season дээр ороод ирч юм магадгүй ийм бол project бол байгаа юм байна. За тэгээд энэ бол нэлээд том deal болж байгаа. Тэгээд Amplin компани хувьд бол сүүлд хийсэн өөр кинонууд гэх юм бол Green Book киног хийсэн байна. За 1917 дээр оролцсон co-production-ыг хийсэн. Дээрээс нь The House with the Clock in Its Walls гэдэг нэг Jack Black-тай хүүхдийн horror кино болол бас тэрэн дээр ажилласан юм байна. За тэгээ Amplin юу хоёрын хувьд бол ийм байна. Netflix хоёрын диилийн хувьд бол ийм байна. Нэг юм чухал бол дийл яригдсан байна. За энэ хүрээд подкастын мэдээлэл дуусчин тэгээд дийлнээс сэтгэл асуу. За энэ дээр юу гэж бодож байна? Одоо ингээд стриминг юу болвол дайм болвол тест жиг ирд ирч авцсан шүү дээ тий. Тэгээ одоо ингээд project том найруулагч уран бүтээлчд ингээ юунуудтай хамтраад эхэллээ тий. Стримүүдтэй ерөөхдөө урт хугацааны гэрээнүүд хийгээд эхэлж байна. Энийний талаар юу гэж бодож байна? Одоо аль нь төрүүлж бүлдрэх бол, аль нь төрүүлж унах бол, аль нь эцэст нь үлдэх бол аль нь бас одоо зөв алхам хийж байгаа юм шиг аль нь ер нь за бизнес тим талаас нөгөө талаас нь яг цэвэр уран бүтээлч фэн талаас тий кино уран бүтээл цуврал үздэг хүний хувьд аль нь илүү чанартай сонирхолтой уран бүтээлүүд хийгээд байна. Одоо гарч байгаа ирээдүйд гарах нь одоо зарлагдаж байгаа ч юм уу тий. Зүгээр яг стриминг дан гэдэг талаас нь яг одоо зүгээр яг өрнж байгаа нөхцөл байдлыг хараад бол Netflix арай л нэг алхам түрүүнд яваад байгаа юм шиг санагдаад байгаа. Бүх талаасаа. Яг тэгэхээр уусаа Arda Backup зөвхөн юунууд дээр суурилсан. Subscription-ээр суурилсан ганц компани, стриминг компани байгаа болохоор хамгийн түрүүнд хамгийн том риск нээж хийж байгаа болохоор хамгийн зөв үйлчлүүдийг хийж эхэлж байгаа болов гэж бодож байна. Мэдээж том одоо стриминг саяны дээр Spielberg-тэй хамдарч байгаа жишээ нь дийл мэл төр бол миний хувьд бол зөв алхам гэж бодож байна. Гэтэ
Тэр гэрэн дээр бас ямар юм анхаарах вэ гэхээр одоо чинь сая юун дээр HBO тэгээд хин Warner Bros 2 дээрээс ажиглаж хаад бол Tenet дээр ингээл ноолон болохоор зүгээр юун дээр стриминг сервис дээр оруулахгүй гэж хаад бол HBO шууд хүчээр оруулж авах жишээ нь оруулмаар нэг зүтгэж байгаа. Тийм нэг тал мал дээр бас ямар асуудал ямар юун дээр зөвшөл грэмэрэн дээр зөвшөлдөж байгаа бол тиймэрхүү юм дээр бол ямар шийдэл гаргаж байгаа бол тэр мөрийг нь бол бас оролцуулсан тийм зөв гэрээ байгаасаа л гэж бас хүсэж байна. Тэгээд ер нь л яг ингээ одоо ажиглаж байхад бол Netflix бол арай л хамаагүй нэг төвшин нэг алхам нэг төвшин нэг юугаар илүү явж байгаа юм болоо гэж үзэж байна да. Тийм тэгээд уран бүтээлүүд талаас аль нь илүү сонирхолтой бүтээлүүд project-д хөгжүүлж байна. Одоо Apple TV Plus бол нэлээд хаягдчихсэн шүү дээ, тий. Тэгж жагаад одоо чинь энэ Foundation бол амар сонирхолтой харагдаж байна. Намар удахгүй гарч эхлэх 10 сард илүү да гарч эхлэх Invasion гэж цувралын трейлерийн талаар саяхан Dotcom дээр ярьсан амар сонирхолтой харагдчихсан. Одоо Amazon дээр бол би одоо Amazon Prime манай подкаст сонсдог шоу үздэг хүмүүсийн нэг манай тэнгис тэгээд бас хүмүүстэй хамтарч ингээ хуваагаад хэрэглэж байгаа харж байхад бол Prime бүр амар юм бэлээ шүү дээ киноны library кино болон зураг ялангуяа зурлаа үрж байна. Тэгээ тэрэн дээр бол Lord of the Rings гарч ийн гэдэг ч юм уу те. Ер нь аль нь илүү ингээ сонирхолтой яг чиний хувь хүний хувьд шүү дээ. Үзэгчийн хувьд аль нь илүү сонирхолтой project-ууд хийгээд байна. Apple TV бол хамгийн сүүл айгуу сонирхолтой болж. Гэтэ яг бүр ингээд overall авч үзэх юм бол Amazon яг бүр хамгийн потенциалтай, бүр хамгийн их view budget гаргаж байгаа юм шиг санагдаад байгаа. Жишээ нь юу нэр бүгсний эзэн гэхэд л тэр гаргаж байгаа зарцуулж байгаа мөнгө нь бол яг Amazon-ы хувьд бол зүгээр ингээд юуч биш байгаа байхгүй. Тийм болохоор ийм амар backup-тай компани цаашаа тас юун дээр бас ямар мөнгө гарах тэр бол ер нь асуудалгүй болчих юм чинь нэлээ том потенциалтай төслүүд дээр нэлээ ажиллах болов гэж бодож байгаа болохоор Amazon яг хамгийн ирээдүйтэй стриминг сервис бол харагдаж байгаа юм байна. Тэгээ хийж байгаа бүтээлүүдийн үзчихсэн. За. Сэтгэлтэй уулзсанд баярлалаа. Тэгээд ямар ч үсэн энэ хүрээд подкастын болол үлдсэн мэдээлэл хэсэг бол өндөрлж байна. Тэгээд одоо хэв ярилцах гэхээр хэдүүлээ юу яа? Яг бизнес юу аач мэдээлэл хүргэж байгаа. За, яа, of course. За толбог зүгээр ингээ уншсан юу л хаал та. За. Battlefield 2042 гэж гарч байгаа шүү дээ. За. Одоо шинэ анги нь. Тийм, тоглоом тий. Тийм, тоглоом. Тэгээд тэрэн дээр ингээд exclusive нэг юутай хамтарч байгаа нь Xbox Series X-тэй хамтарч байгаа юм байна. Гэхдээ тоглоом нөр зөвхөн Series X дээр exclusive болж гарахгүй. Юун дээр гэхээр нэлээ Nvidia л байгаа чигээс нэг тийм performance тал дээр нь илүү сайжирсан тиймэрхүү болж гарах юм шиг байна. Тийм partnership болж байгаа юм байна. Тэгээд тэр deal дээр нэг сонирхолтой юм байгаа нь одоо console gaming advertisement гэсэн юм байгаа юм л та зөвхөн шуум байгаа. Тэр нь ямар утгатай вэ гэхээр одоо чинь гар утсан дээр ингээд тоглоом тоглож явах дундуур найц advertisement дээр явдаг та. За. Гар утсан дээр жишээ нь одоо бид компьютер тоглоомнууд дээр ямар байдлаар орж ирдэг гэхээр одоо чинь нэг тоглоом эхлэхэд л Nvidia лого мөн гарч ирдэг сте ийм дээр тийм байдлаар гарч ирдэг. Тэнгүүд яг энэ advertisement-ыг одоо дараагийн түвшинд яаж хөгжүүлэх вэ гэсэн чинь яг console дээр тиймэрхүү advertisement оруулж ирэх тийм төлөвлөгөө байгаад байгаа юм байна. Тэгээд тэр нь зөвхөн шуум маягаар. Тэгээд тэр нь яаж орж ирэх вэ гэхээр яг ингээд зөвхөн видео тоглоомд зориулсан. Тэгээд яг тийм ингээд тоглож явах нөхцөл гарахаар тийм advertisement гарах юм шиг байна. За. Тэгээд тэр нь яг яаж гарахыг нь бол мэдгүй юм чинь тоглож явахд бол нэг тийм тоглоом аккаунтаас нь хамаарх байлгүй дээ. Тэг. Яг зөв яг тэр мөрийг нь сайн мэдгүй ямар нэг тиймэрхүү юм бол байгаа юм байна. Ингээд яг advertisement ингээд видео тоглоом руу оруулж ирж байгаа нь аюул тийм сонирхолтой бас жоохон онцгой юм шиг тиймэрхүү мэдрэмж байгаа. Йоо яаж хийж байгаа л ерөөсөө юмыг яаж monetize хийх боломж байна зүгээр бүх аргыг гаргаж ирэх юм тий. Тэгээ видео мобайл тоглоом дээр бол нөгөө айдс их явж шүү дээ. Тэр нь хамгийн мөнгөний хөөсөр болно шүү дээ. Гэтэ энэ их хөөсрийг яаж видео тоглоом дундуур бас олох боломж байна гэдгийг бас судлаад эхэлсэн байгаа юм шиг байна гараа. Яа GTA-г зүгээр тийм айдаар дүүргэнэ яваад тоо. GTA зүгээр тийм юмний heaven байж байгаа гэнэс. Яг мэдээж анханасаа ориг концепт нь тэрэн дээр тоглосон юм шүү дээ GTA чи. Тэгэхээр жоохон утга алдчихна л та хэрвээ амьдрал дээр байдаг юмны айд оруулчвал. Гэхдээ зүгээр тэр ингээд яг тэр концептыг нь ID-г нь концептыг бодохгүйгээр зүгээр яг тоглоомных нь агуулгыг бодохгүйгээр яг цэвэр механиксыг бодох юм бол тэр зүгээр л деваж байж байгаа нас те. Зүгээр кино мань үзэх дондор ингээд төрүүл гарч болох нь шүү дээ. Яа. Амар. Юун дотор ч. Өч тэр юуг үзсэн үү? GTA 5 дотор байдаг онлайн дээр ч гэсэн орж болдог кино театрын киног нь үзсэн үү?
дээр хоёлаа тоглож байхад би нэг хальт үзсэн. Амар epic юмнууд байсан. Амар штэ манга creepy юм 2 3 кино байдсан штэ. Бүр амар хөөе. Тэгснээр сая юу вэ? Ratchet and Clank гэдэг лөө. Тэн дээр нэг юм weapon байна. За. Тэгээ тэр weapon яадаг вэ гэхээр ингээд constantly нэг одоо ингээд тэр нь ингээд нэг тийм shrink хийдэг ч лөө ингээд өөр тэр world дээр байгаа юмнуудаа ингээд өөр видео тоглоомноор гаргаж ирдэг, portal-тай гаргаж ирдэг тийм буу байдаг. За. Одоо жишээ нь яг тэр тоглоомыг тоглож байгаа гот Uncharted 5 тоглож байгаа хүний дондор ингээд тэр нь ингээд гарч ирдэг тийм сонио weapon байт юм байна. What? Тэр тэгээ зүгээр шууд өөрийнхөө холбоотой студитэйгээ юмнуудыг шууд оруулж байгаа юм шүү дээ. Тэ. Шууд ингээд тоглож байгаа дондор нь ингээд сонио юм portal гэж гарч марж ирдэг тийм weapon бас байт юм байлаа сонирхол. Nice. Сэн үнэ гэхэд юм байна. Гэхдээ тэгээд юуг болвол техтэй хөгжөөд одоо улам амар болоод байгааг хэлэх үү. Тэгээд тэрийгэ дагаад ингээд нэгдүгээр тэрийг дагааж амжихгүй байна. Хоёрдугаар тэрийгэ дагаад ингээд бүр амар гоё боломж юм амар их болоод байдаг. Дээрээс нь мөнгө хийх ингээд бидний датаг зарах дээрээс нь мөнгө хийх боломж улам нэмэгдээд байгаа байхгүй тэд нарт. Манайс ч ингээд тех юмнууд ингээд дагаад сонирхол үзэл бас зүгээр ингээд тодорхой хэмжээнд мэддэг гэж боддог мөртлөө бас судлаад үзсэн бол мэдэхгүй юм айгүй их байгаад байгаа. Ой, мэддэг гэж боддог юм яг юм дээр нөгөөдг нь нэг тийм 100-ны 1000-ны 1 мэг л байт юм шиг. 100 юм уу 1000-ны 1 мэг те. Galaxy iPhone лавтаа тэгэл өөрөөр хязгаарлагддаг байхгүй. Тийм. Нэг Galaxy iPhone whatever нэг basic нэг Xbox XS нэ тэр PlayStation 5 гээл дуусч байгаа байхгүй. Яг тийм mainstream-нуудаар хязгаарлагдсан яг тийм жижиг юмнууд орж ирэнгөө яа. За энэ үрээ тэгээд мэдээлэл хэсэг маань бол өндөрлж байна. Тэгээд энэ хүртэл ямарчсан хамтаа бүгдд нь баярлалаа. Подкастыг дэмжиж асуулт хийлгэх боломжтой шүү. Асуултууд бол Pop Culture Club болон юун дээр Rusty Talks дээр подкастыг өдөр болгон мэдээж пост маань ордог байгаа. Асуултуудаа илгээгээр гэсэн пост ордог байгаа. Дээрээс нь donation илгээх боломжтой болсон байгаа. Зүгээр сонсдог бас шоунуудыг маань үздэг, дэмждэг хүмүүс маань donation илгээх боломжтой. Дээрээс нь асуулт илгээгээ donation илгээх боломжтой байгаа шүү. Тэгээд donation илгээсэн асуултуудыг бол подкастын эхэнд яг төрүүлж авч ярилцсан, илүү дэлгэрэнгүй ярилцсан подкаст donation хийсэн бас 3 хүртэл асуултыг илгээх боломжтой. За ийм байгаа шүү. Тэгээ заавал donation байгаад шаардлагагүй зүгээр асуултуудаа бас мэдээж илгээж болно. Подкастын бичих өдөр бол бид нар Pop Culture Club болон Rusty Talks Facebook хуудас дээр постоо оруулна. Доор нь зүгээр donation-гүйгээр асуултаа илгээж болно. Тэр бол бүрэн нээлттэй хിവэрэ. За тэр бол мэдээж дэмжиг болж байгаа. Тэгээ тэр асуултуудыг бол бид нар бас подкастаа төгсөл хэсэгт бол мэдээж бас авч хэлцээ гой хариулж ярилцсанаа. Тэр бол хിവэрэ шүү. За тэгээ өнөөдрийн подкастын маань төгсгөлийн хэсэг бол Rick and Morty байгаа. За Rick and Morty-гийн season 5-ын 2 анги гарсан байгаа. За эхний анги бол My Dinner with Andre билүүтэй юу вэ? Тэр киноны нэнээс өдөөсөн эпизод. Хоёр дахь нь Multiplicity гэдэг эпизод байгаа. За эхнийх бол юу яаж байгаа? Дэлхий рүү ингээд сүрх гээд Morty өөрийгөө өгч ийн гэж одоо Rick-ийг өгч ийн гэж бодоод Jessica-г дейтэнд асууцсан чинь нөгөөтг нь зөвшөөрөөд тэгээд өгөх хүслэг болоод тэгээд далаа дээр газартаад тэгээд далаад хүрсэн чинь Mr. Nimbus гэж нөхөр гарч ирээд тэгээд энэ ч ширэн болж байгаа юм бол Morty маргааш нь Jessica-тэй дэйт хийх гээд байдаг. Rick болохоор Mr. Nimbus-ыг одоо юу яаж шин гэрээ их хэрэгтэй болоод байдаг тий. За энэ дунд бол хин хоёр Beth Jerry хоёр болохоор амар sex positive болцсон энэ тэрийг хамт pornography porno үзэж байгаа гэд амар тийм couple амьдралаа шинэ level-тэй дахин ингэж эхлүүлж байгаа тийм ийм level-д явж байгаа гэсэн ийм story явж байгаа. Энэ эпизодээр Summer жоохон хаягдсан. Ерөнхийдөө Summer бол ерөнхийдөө жоохон хаягдсан. Тэгээ энэ эпизодын хамгийн гол нь бол хоёр ерөнхийдөө C plot нь Beth Jerry хоёрын sex positivity. Тэгээд A plot нь бол яг хөө мэдээж Rick Nimbus Mr. Nimbus хоёрын тэр гэрээ мэрээ энэ тэр тэгээ B plot нь яга би дундаас нэрч байгаа. Whatever. B plot нь болохоор Morty-гийн тэр portal тэр нэг вино хуучруулах гэдэг өөр цаг хугацаанд илүү хурдан явдаг dimension-ы portal нэгээд вино тавиад хуучруулан гут нь авчираад Nimbus тэх гээд байгаа. Тэгээ тэр portal-ыг ингээд нэгээд очоо орсон чинь хөвий
Хөөви гэдэг нэг юм хөөхөн өхөр шиг нэг юм амт нохоо шиг ч юм I don't know something амтдаг. Амар хөөхөн те. Амар сайхан сэтгэлтэй. Тэгээд тэр цаг маслаа. тэг хөгжлийн хувьд бол тэр ингээ дээр үү те. Ингээд нэг тийм технологи байхгүй амгалан тайван сайхан байгальтай те. Эхнэр нь жирэмсэн амар жирэмсэн те. Тэгээ ингээд юм амар сайхан ааштай. Хөө портлоос хүүхд гараад ирлээ гэдэг. Би туслая амар хөөхөн те. Тэгээ ингээд туслаа буцаа ороод ирсэн чи цаг хугацаа өөр явдаг. Буцаа ороод ирсэн чи эхнэр нь өгсөн хүүхдэн төрөөд насанд өрцөн тэгэнгүүтээ хаяа явцсан гэж шууд алгаад. Тэгээд тэр ингээд нөгөө Hobbyverse гэдэг байгаа шүү дээ. Hobbyverse юм цаг хугацаа эхэлж байгаа тий. Тэр энэ эпизод би яг зүгээр плотын ерөнхийд нь яах гэсэн. Энэ эпизод ямар санагдав? Юу нь гоё вэ? Ямар ч бүр perfect start гэсэн яг season 5 явдал. Тэгээд Rick and Morty ер нь амар subplot эпизодууд их байдаг шүү дээ. Тийм яг энэ бол хамгийн шилдэг subplot. Амар Hobbyverse тасаргаа. Ялангуяа тэр Hobbyverse хэсэг бол зөв үнэхээр тэгээд тэр хамгийн сүүлд нэг юм дээр Invincible тэр нэг тийм эпизод байдаг да. Ирээлээд. Тийм яг тэр эпизодод төстэй гэхдээ бүр илүү wild and free солиотой санагдсан. Тэгээд тэр нэг юунаас болж те бас нөгөө нэг Wisecrack амар сонирхолтой видео хийсэн байсан л та. Хүн төрлөختөө яагаад нийгэм үүсгэж нийгэмшдэг вэ гэсэн чинь юу яах гэж гээд би битээ нэгдэж нэг устгахж эсвэл хамгаалахын төлөө. Ер нь анханасаа нийгэм үүсгдэг шалтгаан нь тэр нэгддэг нь. Ерөөсөө нэгдэж нөгөөдгийнхөө эсрэг болдог эсвэл хамгаалах зорилготой тий. Тэгээд тэгсэн чинь тэр Hobbyverse бол ерөөсөө л Morty-гоос олж тэр бүр ингээ бүтэн тэр үндэстэн ч гэх юм уу бүр одоо үндэстэн байдаг. Тэр одоо хэдэн мянган жил ч өнгөрөөд байгаа тий. Тэрнээс дотор тий. Тэр нь ингээд бүтэн existence нь тэр ингээд тэр Hobby хөөрхөн амтан байх. Тэгээд тэр medieval юм дундад зууны тий medieval юм явах сүултээ тech хөгжөө бүр сүултээ ингээ cyborg болгоод тэгээд magic заажиг гарч ирээд яваад political power destabilization fucking Game of Thrones шиг болж болоо тийч бүр би миний хараар backstabbing хийж мийгээл тэр амар их юм зүгээр ганц Morty-г үзэн ядгаад л болцдог нас. Тэгээ сүултээ тэр нь ингээ дундаа ингээ асуудал үүсгээ наа чин зүгээр дамаг момог яриамаараа тийм юм бодлоогүй гэсэн. Тэ итгэж мэдэхгүй те наа чин хотлаа модлаа гэд. Нэг багийн зүгээр ингээ вайн аваад орж гараад. Тэр Morty-д нэг ганц дэйтэй хийх гэж тэ хараал утсан Mr. Nimbus-ийн вайныг авах гэж амар юм болчихдаг нэс тэ. Амар эпизод байсан шүү. Амар фан байсан. Тэгээд Beth Jerry хоёрын бас энэ нэг тийм бүтэлгүй marriage чаавас тэгэл энэ хоёр хичээгээл ах юм тий. Анасаа тэгэл ер нь marriage гэхэд хэцүү тэгэл нэгнийхээ нэг тийм амар сул таланд амар дуртай нэг тийм амар тийм токсик харилцаа шиг санагдав. Тийм амар токсиктэй нэрч. Гэтэ яг хөө яг sex positive болсон. Тэгээд тэн дээрээс build up хийж байгаа юм жаас хөөрхөн байгаад байгаа юм. Тэгээд дээрээс нь энэ хоёрын тэрнээс гадна Mr. Nimbus Rick хоёр тий. Mr. Nimbus Nimbus-ийн backstory тэгээд Rick Mr. Nimbus хоёрын relationship хоорондын харилцаа өмнө нь юу болж байсан ямар учиртай гэдэг талаар нь олж мэдхийг хүсэж байна уу эсвэл зүгээр нэг эпизодын юм байгаад хайсан дээр гэж бодож байна уу? Яг мэдээж олж мэдхийг сонирхол бол байгаа. Гэхдээ яг Rick and Morty яг тийм story барьж явдаг эпизодыг сурлахаар бас илүү дахиж хөндөх боллоо. Гэхдээ яг нэг Birdman эдрийг бол гаргаж ирээлээ. Тиймэрхүү байдлаар бас нэг хальт гаргаж ирж магадгүй л байна. За тэгээд төгсөлт нь болохоор тэгээ нөгөө нэг төгсөлт нь бетийн сториос амар кул болж эхэлдэг шүү дээ. Тийм time god мод би average чиний харж байгаа юм харсан гэдэг. Биш ээ Jessica юу? Тийм Jessica. Тэгээ Jessica тэр бас агуу сонирхолтой. Jessica бол ер нь өмнө нь амар хаягддаг байсан дүр шүү дээ тий. Ер нь бол нэг тийм амар хангалттай хөгжүүлээд байдаг. Ихэнхдээ л Morty-гийн одоо сайн охин тэгэл нэг тэрнээс нэг хитэрдүү шүү дээ. Тэгсэн чинь одоо зүгээр Jessica бүр ингээд баг хэдэн мянган жил болцсон юм байж байгаа бас тэр ертөнцийн дотор тий. Тэгээ зүгээр ингээд тэгээ чиний нөгөө нэг ардлын мууршигч болцсон байгаа байхгүй бүр ингээд окторгоо ертөнцөөр тий. Чиний ардлын мууршиг наадах шиг бүр левелд очсон. Тэгээд ямар ч нас нь явахгүй хөвшрөхгүй. Гэхдээ юу болж байгаа гаднаг орчныг мэдрээд хараад үзээд байгаа. Йоо. Том нас. Тэгээд яг гэртээ ирэл яг гэрлүүгээ харихаар болж ирсэн. Өө яг уу гэсэн fuck up I'm done god. Тий тэр амар гоос.
Тий, тэгээд төгсөлт нь болохоор мэдээж Nimbus, Mr. Nimbus эргээд аварч байгаа. Тэгээд нөгөө нэг юу Hovieverse дотор ирээ аварч байгаа. Нэгдүгээр Hovieverse амар өрөвдөлтэй. Hovie болон Hovie-гийн хүүхэд гихнэр нь амар өрөвдөлтэй. Тэгээд ер нь зүгээр society юуг эргэж тойрч, юун дээр суурилж бас босдог вэ гэдэг айгүй сонирхолтой. Тэгээд төгсгөлт нь бүр юу яаж бүр пост credit scene ямар санагдсан. Beth Jerry хоёр нөгөө Mr. Nimbus дээр очиад threesome хийн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд Mr. Nimbus-ийн саналтай. Тэрийг ингээ хүлээж авах уугүй юу? Би биенийхээ төлөө хийж байгаа эсвэл би нөгөөх нь биений намайг хийгээсэй гэж хүсэж байгаа болохоор ингэж бодоо хуйлаа ингээд байна өнтер. Бас нэг relationship-тэй бас хөгж grow хийх гээд. Тэгээд тэгснэ хуйлаа за окей гээ. Тэгээд онгоолгоо ингээ орсон чинь Mr. Nimbus байж байгаад эргэлцсэн чинь Rick хэлэхгүй ажиллаж Rick ойлгоно гэж тэгсэн. Тэр бас амар сонирхолтой back story байж болохоор санагдсан надад. Тийм. Тэнгүүд яалч яг Mr. Nimbus back story-г хармаар санагдсан байхгүй яг тэр. Mr. Nimbus, Rick тэгээд Ricky нөгөө нэг mysterious насурцсан ихнэр нь байгаа шүү дээ. Diane. Энэ гурав те. Яг юу болсон бэ? Rick ойлгоно гэхээр энэ гурав бас юм болсон байгаа. Тэгээд Rick ч бас өөрөө Mr. Nimbus-аас газ салчих гал бас үзээд байгаа юм нэг wine дээр. Тэгсэн мөртлөө газ салах гээд байгаа юм шиг мөртлөө Rick-ийг амар сайн мэддэг эртний яг юм хүн байгаад байгаа байхгүй юу? Яг сайн найзанд байсан байгаа at some point те. Тэг хоорондоо ингээд таархаа болцсон бас сонирхолтой. Гэтэ Rick бас ардаар нь хор найруулж явж байгаа баригдчихсан юм. Тэ. Хиний нөөний хонгорлоо явуулж муул юм болсон. Тэ. Тэгээд Summer сүлд нь уул нь амар сүртэй тэр нөгөө юуг нь аваад, power-ыг нь авдаг юм аваад үлээснэ улан powerful болгоод Summer тийж бас фейлдчихтэй. Тэр Summer гэхдээ уул нь тэр Atlantis дотор бүр амар саагч тэрийг уул нь жоохон гаргасан бол тий. Тэр бас fun байсан. За тэгээд энэ эпизод бол яг чамтай санал бол нэг байна яг юу байсан. Perfect start тий. Айгуу гоё эхлүүлсэн гэж бодож байна. За хоёр дахь эпизод болохоор Multiplicity гэдэг эпизод байгаа. За энэ ингээд Rick, Morty, Summer, Beth, Jerry зүгээр ингээ хоолунд идчихсэн чинь ийм хар гарынхаа яриад алдчихж байгаа. Тэгээ алсан чинь тэд нар decoy болж таараа. Decoy гэдэг нь decoy-ууд нь өгсөн гэдгийг Rick олж мэдэнгүүтээ зүхтаа гээ. Тэгээ зүхтаагаа явж исэн чинь тэд нар алуулаад тэд нар decoy болж таараад. Тэгээ тэд нарыг алсан decoy болоо. Тэгээ decoy-нууд нь зүхтаажсэн чинь Alien-ын decoy-ууд нь Alien гэж бодох юм бол decoy гэж мэдгүй гэж бодоод явж исэн decoy-уд болж таараа. Тэгээ decoy-уд нь бас decoy-уд үйлдвэрлэж таараа. Тэгээ decoy-уд нь үйлдвэрлэх тусам энгийн хүнээс холдоод илүү янз бүрийн хувилбар юунууд гарч ирээд ингээ явж байгаа юм амар epic game decoyception episode байсан. Энэ episode ямар санагдав? Decoy гэдэг чинь монголоор л өгөөш гэсэн утгатай юм уу да тий. Орчуулбал. Decoy яг тийм өгөөш байж болно тий. Гэхдээ яг клон маягийн юм байгаа даахгүй. Бас давхартай яг клон биш нэг тийм cyborg шиг роботыг гараад тэхэндээ тэгээ сүүлдээ ингээ копид жиштэй. Гэхдээ ер нь бол өгөөш маягийн тэр squid-уудыг алуулна гээ өгөөш өгöd байгаа. Тэгсэн чинь яг эсэндээ нөгөө squid-ууд нь өөрсдөө бас decoy-уд нь. Тэгээ яг нь аль нь оргин аль нь юу нь болчих like what the fuck. Тэгээ энэ бас амар тийм mind blowing бас амар complicated гэхдээ амар fun episode байсан. Тэгээд нөгөө decoy-уд нь decoy үйлдвэрлээ. Тэгээд сүүлдээ нөгөө нэг decoy үйлдвэрлэжсэн decoy-уд нь өөрсдөө decoy дахиж үйлдвэрлэх decoy нөгөө юу болж ирсэн юм лээ. Сүүлдээ амар тийм trash аг юм үйлдвэрдэг бол. Тий. Тэгээд сүүлдээ тэр амар балер ийм dark юм явж маа тий. Like will I be beautiful again man гэсэн яа тэр мууга dark тий. Театр торон дотор маар орж уурлаа. Тий ёо. Сүүлдээ амар dark. Тэгээ тэр нь ингээд амар epic юмнууд дондор хальт болж ирж байгаа юмнууд байгаа даа. Тэгсэн мэтлээ тэр үг аваад юм dark man тийм 5 метрийн зүгж мөгж байгаа байхгүй. Тэгснэ ерөнхийлөгчдөр мэдээлэл очиж мачдаг амар гоё те. Тэгсэн чинь ерөнхийлөгч нь тоодгоо. Get your right this out. Тий. Тэр амар фан. Тэгэнгүүтээ яг энэн дээр гол нь цаашаага яг яаж нөлөөлөх вэ? Яг ихэнхдээ угаасаа эпизодик байдаг. Гэхдээ саяны эпизод нэг тийм нөлөөтэй байх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй жоохон хэмжээнд. Тэгээд төгсгөлт нь арай гэж нэг юм үлдэх шиг болоод оригинал нь үлдэх шиг болсон чинь тэд нар нь алууллуу яалаа. Тэгсэн чинь сансраас ирж байгаа нөгөө Space Base биш үү клон. Яг Space Base-ын клон юм уу? Манай Base-ын клон юм аа. Нэг нь клон. Тэгээд тэр сансраас ингээд adventure-тэй Rick Space Base-тэй таараа буцаа явж исэн чинь
Тэд нэр клон болж таарчтай тэр нөгөө дэлхийд өрүүлсэн нь. Тэгэнгүүт яг аль нь клон Лакинга бүр дуусахгүй. Лак ертөнц даяар хідэн ч клон байгаа. Тэгээд тэд нар ингээ өөртөө дахиж үйлдвэрлээд байдаг. Ингээ оёо. Тий яаж зах нэмж юу хийгээд байдаг. Дико хийгээд байдаг ядаргаатай. Тэгээд ичээ самын гой сторинуудын нэг юу байсан гэсэн чинь нөгөө Пиноккиг дөөрөөсөө хөлбрүүд байсан шүү дээ. Тий. Тэрний нэг нь Jerry байсан. Тэгээ post credit scene дээр Jerry үлдээд тэгээ цаг хугацаа ингээд ерөөсөө өгөж өгөхгүй явсаар байгаад ингээд сүултээ цаг хугацаа яваад хуваагдаад олон хариг мариг дэлхий эзлээ дэлхий сүрээд буцаж өгчөө. Тэгээ сүултээ ингээд дэлхий сүрэнгүүтээ буцаж өгчөө дахиж амьдрал үүсэнгүүтээ дахиж Christianity үүсч юмсэн. Яг зах зүгээр ингээ толгой нь үлдсэн нөгөө нэг юун дээр бие совлолцсон байт. Тий ядчих ерөөсөө өгөж өгөхгүй те why can't I die. Тэ хөөх юм уу Jerry-г яах нь вэ? Йоо Jerry гэсэн. Ямар тийм хөрх мөрхийг санагдсан мэтлээс тавиадлахаас амар новшин гар. Новшин л дөө тэгтэл зүгээр хөрх явтныг тэгж амар зоож яах нь. Йоо. Гэтэ амар fun episode байсан. Яг гоо гэтэ яг fun байсан гэхдээ бүр яг бүр perfect яг би сая ярьсан л та төгсөлтөө цаашаага тэр Дико гэдэг юм нөлөөлөх ёстой юм шиг санагдсан гэж хэлсэн. Гэхдээ би хэлснээр дахиад жоохон зөрөх гээд л хэлснээс юу гэхээр саяных яг ингээ тусна аваад үзэх юм бол Дикотэй эпизод бүр яг perfect episodic episode санагдсан. Бүр яг ерөөсө заавал юунд холбогдох шаардлагагүй яг л энэ 7 хоног тустай adventure тэгэл болоо бас амар fun. Нөгөө Scary Territory episode бас нэг тиймэрхүү штэ. Тий. Scary Territory бас амар episode. Яг эхний хоёр эпизод бол ялцчихгүй зөвхөн эпизодкоор бас ингээ буцаад нэг тийм юутай сторитой болоод хоорондоо холбогдох юм шиг санагдсан. Ялангуяа Jerry Beth хоёрын relationship тэгэнгүүтээ хин Mr. Nimbus те. Тэр юу амар хөөхийтэй тэр нөгөө эхний эпизод тэр нэг зүхтаах хөстэй гэдэг гар байдсан штэ. Намайг таргетсангүй, намайг алсангүй гэдэг хөөсөнгөө гэдэг. Жижигхэн хандми гэдэг. Тий, тэгсээ тэр гар нь өрөө алцдаг тэр бүр амар тий. Хаад намайг хандсангүй гэснээр бүгд наа. Тий. Тэгсээ тэр дээр Rick what the fuck were you significant ч гэсэн. Тэгээ бас нэг Deco family нөгөө нэг амар тийм нар морлоо харж хөвд мөгтэй хэсгээр бас амар. Тий тэр бас муухай sad юм шиг, dark юм шиг тий. Тэгсэн нөгөө нэг Alien Spaceship-тэй нэг хоёр нь ингээ явсан нэг нь харснаа маск авсан. Oh my god ч өөрийгөө боддог. Муухай sad тий. За энэ үрээд Rusty Socks podcast-ийн 124 дахь дугаар өндөрлж байна. Энэ үрт сонссон үзсэн та хэдэд бүгдэнд нь баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Space Cat над ч одоо юу юм бэ? Background ч одоо бүр Канит мэм philosophical cat юм шиг байна. Deep Space Philosophical Cat дийлэнд баярлалаа. Өнөөдрийн дугаард оролцсонд. Rick and Morty нэг ихний 4 ангийнхан тайтл гарсан маа. Тэгэхээр энэ дээрээс яг 4 ангийнхан тайтл юм байгаа юм байна л да. Gotron Genesis Evangelion гэсэн байгаа байхгүй. За Neon Genesis Evangelion-аас яах нь шүү дээ. Яа тэрний юу эпизод явах юм байна. Тэр амар сонирхолтой байх юм байна. Rick Convenient Mort гэж байгаа юм байна. Rick Dependence Spray Eater гэж байгаа юм байна. Тэгээд Amortican Greek Fitty гэж байгаа юм байна. Rick and Morty's Tanksploitation Spectacular гэж байгаа юм байна. Returnal Friendshine of Spotless Mort гэж байгаа юм байна. Eternal Sunshine of the Spotless Mind гэдэг дөөс. Forgetting Sarah Marshall-ыг дөөрөөсөн Forgetting Sarek Mortshall гэж байгаа юм байна. Samurai Jack-ыг дөөрөөсөн Rick Moray Jack гэж байгаа юм байна. Энэ амар Samurai Jack-ыг дөөрөөсөн энэ хэвсэд алга. Наачин бүр албар тим импласт байж магадгүй байх шиг зураг. Тий. Гэтэ саяны тэр My Dinner with Andre үлээ тэрнээс дөөрөөсөн эхний эпизод ямар ч холбоотой байгаагүй шүү дээ. Тий. Нэр нь л тийм мөртлөө тэр кинотойгоо ямар ч холбоотой байгаагүй. Кино шиг санаа манаа ч юм байгаагүй. Тэгэхээр сонирхолтой. За тэгээ энэ үрээд подкастын маань шинэ дугаар өндөрлж जैन та хэдэд таалагдсан гэж найдаж जैन. Instagram дээр Rosterwine 7 гэдэг дагаараа ангууд доогоор 6-9 гээд дагаараа Rosterwine 7 шүү. Тэгээд ангууд доогоор 6-9 гээд дагаараа subscribe дараарай.
донешн хийлгэх боломжтой болсон байгаа. Дараагийн дугаарууд дээр зориулсан гоё асуултуудаа илгээж байгаараа итгэвтэй. Тэгээд дараагийн 7 хоногоор уулзцаа баяр та. Бай.